Хавдар хэмээх өхөлд ойрхон аюултай өвчнийг бид өргөн хүрээнд ярьж хэлэлцэхгүйгээр хав дарж явсаар өнөөдрийг хүрсэн. Монгол улсын эмч мэрэгжилтнүүдийн ур чадвар, мэдлэг, туршлага дэлхийд өндрөөр үнэлэгддэг хэдий боловч бид жилд 4,000 гаруй иргэнэ энэ өвчнөөр алдсаар байна. Яагаад? Энэ асуудлыг бид өнөөдөр шийдэх гарц шийдлийг ярилцах болно. Тиймээс Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хавдар цуврал төслийг санаачлан энэ хүрээнд эхний 3 дугаараа үзэгч та бүхэндээ нэвтрүүлгээ хүргээд байна. Энэ 3 дугаараа нэвтрүүлгийн үргэлжлэл болгон хавдрын тухай асуудлыг илүү өргөн цар хүрээнд дэлгэрүүлж ярихаар хавдар цуврал нэвтрүүлгийнхаа хилцүүлгийг эхэлж байна. Хилцүүлэгт ирсэн эрхэм зочтой үзэгч та бүхэнд танилцуулаа. Ер нь энэ эрүүл мэндийн салбарт хавдартай ойрхон байгаа эмч мэрэгжилтнүүд болоод энэ өвчнөд тэмцэж байгаа буюу хавдрыг даван туулагчдыг бид өнөөдөр урьлаа. Ингээд зочтой танилцуулъя. Миний хажууд хавдрыг даван туулагч Ариуна оюун дээр мөнх зул саруул туяанаар сууж байна. Мөн хавдрын үндэсний зөвлөл төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Цэцэг сайхан хэлсэн байна. Миний зүүн гар талд хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Эрдэнэхүү, эрүүл мэндийн сайдын зөвлөх Төмрөтөр, улсын хурлын гишүүн Чимбүрэн, мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн газрын дарга Гэрэлмаа болон эрүүл мэндийн даатгалын ерхий газрын бодлого төлөвлөлтийн газрын дарга Батшимэг ахлах мэрэгжилтэн Янжин Долгор нар ирсэн байна. Ингээд хэлцүүлгээ эхлүүлье. Эхлээд зочид та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсье. Бид график харуулах гэсэн. Дэлхийд хавдрын энэ өвчлөлөөр хүн амынх нь дундаж тоотой харьцуулсан байгаа үзүүлэлт 185 улсаас бид 52 дугаар байранд ирэмблэгдэж байгаа. Тэгэхээр 1 сая хүн тутамд онцлогдож байгаа өвчнөөрөө бол бид 52 гэдэг байранд байгаа гэсэн үг. Гэтэл нас баралтынхаа хувьд авч үзэх юм бол энэ бол эсэргээрээ дундаж төвшин биш. Дэлхийд тэргүүлж байгаа юм үзүүлэлттэй байна. Яг энэ 100 мянган хүн амд ногдож байгаа үзүүлэлтээс нь харах юм бол ер нь бол дэлхийн дундаж төвшин 100 гэсэн тоотой байдаг бол Монгол улсын хувьд бол энэс хавь илүү 176 буюу нийт нас баралтынхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг төдийгүй. Яг энэ дотроо хор тавдрын нас баралтын шалтгаан болж байгаа өвчлүүд донд бол элэг болон ходоодны хор тавдрууд тэргүүлдэг юм үзүүлэлттэй байгаа юм байна. Нас баралтаараа дэлхийд тэргүүлээд байгаа нэг ийм мууж ишгийг дэлхийд харуулад байна. Тэгэхээр яг энэ өвчнөд тэмцэж яваа, даван туулж байгаа иргэд та бүхнээс асуухад энэ статистик ер нь үнэн бодиттой болов уу? Та бүхэн өөрсдийнхөө өнцгөөс өөрсдийнхөө ойр тойронд байгаа кейстэй бодоод үзэхэд ер нь хэр санагдаж байна? Энэ бол үнэ. Ер нь дандаа иргэд маань өөрийнхөө өвчлөлийг ерөөсөө анзаарахгүй явж ийж эцсийн шат руугаа орж ирсэн хойно л ирж үзүүлж эмнэлгийн тусламж авч байгаа юм л да. Тэгэхээр энэ дэндүү их оройтсон иргэдийн маань эрүүл мэндийн боловсрол мэдлэг муу их олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Эмч нар маань тухайн үед бол авраад эмчлээд болгочих чинь тийм ээ. Энэтэй уялдуулаад их олон юм гарч ирнэ л дээ. Дараагийнхаа югаар явах бах. Ер нь эмийн чанар гэдэг юм ярихаас аргагүй байгаа юм. 20 онд ч их том хууль гарлаа шүү дээ. Ерөөсөө иргэдийнхаа ялангуяа хор тавдрыг эмчлэх тийм энэ тал дээр. Тэгээ бодлогын алдаа явж явах хэрэгжиж явах хооронд юу гэдэг хэрэгжүүлэгч агентлаг байгууллагуудын бас уялдаа холбоо муу юм болов бодлого бас жоохон дутуу яваад энэ үү хэрэгжилтэн дээр гэдэг юм бол харагдаад байгаа юм. Тэрнээс биш эртэлрүүлээд яг үр дүнтэй хяналтаа тавиад явчих юм бол нас баралтын тоо буурах магадлал бол өндөр. Энэ орой мэндийг хүргэе бүгдээр энд ирсэн зочдтой. Би хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгуулсан. Нэгсэндээ урд нь би элэгний хавдартай байсан гэсэн үг. Би жишээ нь миний ээж, аав, өвөө, эмээ гэдэг бид нар хүн гаднаас нөнгөж харах юм бол нөгөө удам дамжсан юм шиг элэгний хавдар шиг харагдаад байгаа байхгүй. Гэхдээ доторхыг нь харахаар вирус үүсгэгчнүүд нь дандаа өөр ЦБ ч юм уу Б дельта гэх мэтчлээ өөр агаад байдаг. Тэгэхээр би энэ тоотой бол санал нэг байгаа. Манай өвөө эмээр гихч нь бурхны оронд явцсан хоёул авсан илгээр аав ээж бас асуудалтай. Би бол азтай. Монголд ийм технологи нэвтэрснээр бас 14 хүн болоод 6 жилийн сууж байна. Тий. Сая Ариуна даван туулагч маань бас хэлж байна. Монголд эмч нар маань эмчлээд бас хангалттай төвшөнд явж байгаа гэдэг чинь энэ тал дээр бас Эрдэнэхүү захирлаас эхэлж асууя. Ер нь гэхдээ би тэд Монгол дотроо энэ хавдрынхаа өвчлөлийг хангалттай эмчилж чадж байна уу? Та энэ тал дээр юу гэж бодож байна?
Тийм, ер нь бол эмчнэр маань эмнэлгийн байгууллага бол эмчлэг гэж нэлээд хичээл ажиллаж, өөрсдөө шинэ технологи нэвтрүүлж, өөрсдөө ингээд бүхэл хүчээр ажиллаж байна л да. Тэгээ энэ хугацаанд хамгийн гол алдаад байгаа юм бидний харамсмаар зүйл бол дандаа хожуу шатанд илрээд байгаа. Ихэнх нь тийм ээ 70 гаруй хувь нь хожуу шатанд илэрнэ гэдэг нь эмчилгээний үр дүн хичнээн хичээсэн ч үр дүнгүй болох тийм байдалд хүргээд байгаа байхгүй. Тэгээ жишээлбэл сая манай даун туулагч маань ярьж штэ 14 дэх хэлийг шилжүүлсэн. Гэхдээ гэр оронд нь бүгдээрээ ингээ харахад бол бүгдээрээ тийм удам дагсан юм шиг байгаа боловч шалтгаан нь болохоор өрсөн сэргийж болох байсан, эмчилж болох байсан тийм хүчин зүйлүүд B, C, D вирусүүд байна л гэж. Тэгэхээр энэ вирусыг халдвар аваагүй байсан бол энэ хүмүүс заавал хавдрын эмчилгээ хийхгүй улмаар энэ гэр бүлдэн тийм өвчл үүсээд байхгүй. Бид бүхэн заавал эмчлэх гээд байхгүй ийм л байх байсан. Харамсалтай нь дандаа хожуу шатанд учраас бид бүхний тулж байгаа энэ хавдрын эсрэг тэмцэж байгаа үйл явц нь нэлээд хүнд байгаа байхгүй. Эмчнэр бол ажиллаж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж босод зүйл хэдийгээр бүрэн хангалттай биш ч гэсэн бас боломжоор байна. Энэ хугацаанд бид бүхэн эмчлэх гэж оролдоод ямар ч гэсэн Монголынхон төвшөнд өвчлөлийн тоо нас оролтын түвшингийн хоорондын зайг холтгож чадсан гэж. Урд нь бол нэлээд ойр байсан. Нас өвчлсөн хүн болгон бараг нас орох гэдэг байсан бол одоо өвчлсөн нас оролт гэдэг хоёр хоорондын тоо нэн даруй зөрүүтэй болчиход байгаа. За, ECDF-тэй уялдуулаад графикийг дэлгэцэнд харуулъя. Хавдрын өвчлөл болон нас оролтын талаар ярихаар хавдартай иргэдийн амьдралын чанарын асуудал маш чухал хөндөгддөг. Ерөнхийдөө бодлого маань хавдартай иргэдийн амьдралын чанарыг бас хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр гол нь чиглэдэг. Энэ тоо болохоор хавдар судлалын үндэсний төвийн хяналтад байгаа иргэдийн дунд хийсэн 2023 оны судалгаа байгаа. Энэ судалгаанд оролцсон иргэдийн 62% нь бол 1 жил хүрэхгүй хугацаанд амьдарч байгаа ийм үзүүлэлттэй бол за 43% нь 5-аас дээш жил амьдарч байгаа маань дийлэнх хувь нь 1 жил хүрэхгүй хугацаанд амьдарч байгаа бас юутай холбоотой энэ тал дээр Төмөрбаатар эрүүл мэндийн сайдын зөвлөх болон өмнө нь бас хавдар судлалын үндэсний төвийн дарга хийжсэн хүний хувьд танаас бас асууя. Одоо бид нар тэр харж байна л да шинээр онцлогдсон хорт хавдартай хүмүүсийн бараг 60 орчим хувь нь 1 жил хүрэхгүй хугацаанд нас орж ийн гэдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө хожуу шатанд онцлогдож байгаа бол тэрний л үр дагавар. Өөрөөр хэлэх юм бол иргэд маань өөрсдөө эрт үед нь онцлуулах гэж эмнэлэгт очих хэвээр. Эмнэлэг тэр эрт үед нь онцлох хэвээр. Хэрвээ тэгж чадах юм бол өнөөдөр одоо тэр ертөнцийн мөнхсийг үзүүлсэн хүмүүс маань бидний дунд амьд байх хэвээр байхгүй юу? Хэрвээ вирустэй бийж байгаад хавдарч шилдэнэ. Вирусын ерөнхийдөө тавилан бол цирроз те илэгний хатуурал тэгээ хавдар шилжих магадaltaй. Тийм учраас эрт үед нь оншилж чадах юм бол эмчлэх бүрэн боломжтой. Одоо манай энэ өнөөдрийн тархин дотор одоо илэг шилжүүлнээс суулгасан одоо өнөөдөр одоо яг одоо эрүүл сарвал амьдрал явж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр эрт үедээ онцлогдсон тохиолдолд бид нар төгс эмчлэгдэх боломж бүрдээд байна. Тийм болохоор эрт үед нь илэрүүлэх ёстой гэдгийг л аль аль талдаа анхаарах ёстой. Даван туулагчид хэлж штэ хавдрыг авах хагалгаанаас илүү хавдрын дараах эмчилгээ нь хүнд байдаг юм а гэж. Тэгэхээр энэ дараах эмчилгээ нь манай Монгол улсын энэ чадвар, чанар, тэр эмийн чанар те тэр технологи эмчилгээ нь дэлхийн төвчнөөс нь хаахан явна Чимбэрэн гişүн. За баярлалаа. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол бид эрт дэлгэрүүлж чадж гэнэ үү гэдгээс над асуултанд хариулж эхэллээ. Эрт үед нь оншилсан, эрт үедээ байгаа хүнд эмчилгээний арга нь хялбар. Дараа нь дахин олон удаагийн хим эмчилгээ, хавдрын тахилтыг бууруулах бай эмчилгээнд шаардлагагүй. Тийм учраас ерөөсөө энэ эрүүл мэндийн салбарын тусламжийн гол эдийн засгийн ачаа болоод байгаа зүйл бол бид хожуу оншилж байгаа даа. Төрөний тэр тоо бүр бодит хэлж штэ бид одоо 62% нэгээс илүү жил амьдарч чадахгүй байна гэдэг бол хожуу үедээ л оншилж байгаа. Жишээлбэл хотоодны хорт хавдрыг дурандаад эрт үед нь оншилсан байхад дурангаар нь хуулаад авчлаа. Маргааш нь тэр хүн гэртээ харж гин тэгээ 3 хоногийн дараа ажиллаа хийж байгаа штэ. Эдгний хавдар 3 см жижигхэн байхад гадна талаас нь гатгаад эрт үеийн хавдар оншлол хатгалаа 5 минутанд 60 градус хүртэл халаагаад хавдар түлээ дууслаа маргааш нь эмнэлгээс гарч байгаа. Ажиллаа хийж байгаа. Энэ бүхэн юу хэлж яах вэ гэхээр өнөөдөр анагаах ухааны технологи өөрөө сайжирчихсан. Мундаг болчихсон. Тийм учраас манай их хурлаас бас 8 дахь удаагийн сонгуулиар парламент анх удаа эрт дэлгэрүүлэгт зориулж 67 тэрбум төгрөг тавиад 22 оны 5 сарын 1-ээс Монгол улс даяар эхэлсэн. Би энэ дээр бас шүмжилдэг. Эрүүл мэндийн яам нь амжилттай сайн зорилготой бүлэг, зорилготой хүмүүсээ оновчтой хийж чадаагүйгаас бид нэлээд цаг хугацаа алдчихлаа.
Одоо бас дахиад одоо дараагийн эрт илрүүлгийн багцаа хийхдээ илүү оновчтой хийх хэрэгтэй. Жишээлх юм бол энэ дээр нэг шин зүйлийг бид хайгаад ах юм. Ходоод улаан хоолой хавдрыг дурандаа л болоо. Нэг дурангаар 2 хавдрыг онцлоо. Илгэний хавдрыг БЦ вирустай хүн тусахаас БЦ вирусгүй хүн энэ хавдар тус магад бараг байхгүй. Умаа үзэн хорт хавдрыг яри. Хөхөнцөр вирустай хүн л умаа үзэн хорт хавдраа эмэгтэй хүн өвдөхөөс хөхөнцөр вирусын халдваргүй хүн өвдөх магадлал нь бараг байхгүй. Тийм учраас бид илүү оновчтой, илүү зарцуулсан төрөг болгон хүний амь насыг аврахаас гадна эрт оншилж чадах юм бол бид за нэгэнт хожим оншилсан бол бид эмчлэн шүү дээ. Өнөөдөр Монгол улс эдийн засагт хэлчихсэн 35 их 80 төсөв эдгээр баталж чадж байгаа энэ бүхэн тэр их зардлыг нөгөө үнэтэй юмнууд байхгүй юу? Өмнөд чи их үнэтэй шүү дээ. Одоо бай хэмжээлгээ дээр хажуугаас нь дархлаа хэмжлэгээ гээд нэмэлт ороод ирлээ. Нэг хэмжлэгэнд 3-5 сая төгрөгийн өртөгтэй. Дөнгөж саяхан л одоо хавдар судлалын төв дээр манай одоо даван туулагч нар зөвхөн хөхний хорт хавдар тусаад жилд 20-с 25 сая төгрөг кармаас гаргадаг байсан шүү дээ. Одоо тэг шаардлага болж тийм ээ. Энэ бүхэн л аль болох л иргэдээ карманаас нь хамаг мөнгөний шахахгүйгээр эмчилж чаддаг байл гэж зорж байгаа том зорилго тийм ээ. Мэдээж альва өвчлөө сэргийлэхийн тулд эрт илрүүлэг бол нэн тэргүүний чухал асуудал. Гэхдээ яг одоогийн төвшөнд бол нэгэнт өвчлөсөн, илрүүлж оншилсан байгаа иргэдээ яах вэ гэдэг асуудал мөн тулгамдсан асуудал болоод байна. Тэгэхээр яг энэ хавдрын эмчилгээ хийлгэж энэ явцад та бүхний маань хувьд яг хавдрын тусламж үйлчилгээ авахд аль тал дээр нь илүү хүндрэлтэй, аль тал дээр нь бас илүү их асуудал тулгарч ирсэн. Энэ талаараа бас хуваалцах даван туулагчтай байгаа юм. Энэ нөгөө одоо аль үе дээр нь илүү хүндрэлтэй байсан бэ гэдээ асууж штэ тий. Манай монголчууд бол эмчнэр маань сайн байна гэж ярьж байгаа. Угаасаа бид нар үр шимийн хүртээд өнөөдрийн сууж ийн. Гэхдээ тэр онцлогооны тэр онцлогдох хугацаа айгүй удаан. Жишээлбэл би бүтэн биеийн онцлог оншоо олохын тулд айгүй их цаг хугацаа зарцуулж байгаа байхгүй юу? Тэр хугацаанд тэр өвчлөл ямар хэмжээтэй дамжрах уу гэдэг чинь айгүй том асуудал болчиход байна л да. Тэгэхээр энэ онцлогооны хугацааг илүү богино хугацаанд үр дүнтэй тэгээ хурдан яг оншоо зөв болсон байвал энэ нөгөө цаашдаа гарах хүндрэлүүд нь илүү багасах болов уу гэж би өөрийнхөө зүгээр харж байгаа өнцгөөс тэгж харж байна. Энэ оншил тэгээд бас нэг юм нэмээд хэлэхэд одоо бид нар эрүүл мэндийн мэдлэг үнэхээр муу байна гэж ярьж штэ. Яалтчгүй муу байна. Одоо жишээлбэл илгэний С вирусын вакцин чинь 15 жилийн хугацаатай хүний илгийг хамгаалж штэ. Тэгэхэд энийг хийлгэх ёстой насанд хүрсэн одоо 15 нас хүрсэн бол та заавал хийлгэх ёстой гэдгийг мэдж байгаа өнөөдөр яг хэд байна гэдэг чинь бас юм байна те. Өнөөдөр би 20 гарцсан хойноо илгэний вакцин гэдгийг би заавал хийлгэх ёстой байна гэд мэдээд шинжилгээгээ өгөөд орно хийлгэж авах жишээ нь байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар одоо сургууль хүмүүжүүлэх байгуулагч бай, соёл одоо та нар ингээд олон нийтэд ярьцж байгаа хүмүүс ч бай те. Энийг хүний амьдралын өдөр тутмын бид өдөр тутамдаа эдэж уудаг шиг өдөр тутамдаа бид нар энэ эрүүл мэндийг нөгөө нэг мөнхийн бидний яригдах сэдв учраас энийг өдөр тутмын цаашгаа мэдчих хэвээр ууж байгаа цаашгаа те. Хүүхдүүд маань энийг мэдээд өсөж явах хэвээр байхгүй. Би тэдэн нас хүрээд ийм арга хэмжээ авч явах хэвээр. Би ийм эрх үүрэгтэй юм байна гэдгээ энийг боловсролын бас ингээд юугаар илүү хүүхдүүдэд ойлгуулж амьдралд нь илүү ойр ингэж одоо хөвшүүлэх нь айгуу чухал юм болов. Тийм. Тэгэхээр таны яриа нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв рүү чиглэж явах шиг байна. Энэ иргэдэг соён гээгэрүүлэх ажил бас танаа үүрэгт ажлуудын нэг. Тэгэхээр энэ бас тийм сайн биш байна гэдэг дүгнэлтийг иргэн өглөө. Та энэ дээр яаж хариулах вэ? За сайн байцгаана уу. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бол 1933 оноос хойш одоо хөгжиж ирсэн яг одоо эрүүл мэндийн салбарт бол соён гээгэрүүлэх за нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр сүүлийн одоо яг 10 жил илүү одоо тууштай явж байгаа ийм одоо байгууллага 90 жилийн түүхтэй. За нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дотор 12 тусламж үйлчилгээ байгаа. За тэрний нэг нь одоо манай даван туулагч маань хэлж байна л да, эрүүл мэндийн боловсрол олгох. За энийг болвол одоо манай Монгол улсад яг үндэ болвол тууштай тий тогтвортой яг ийм одоо тогтолцоогоор хөгжүүлэлт бол маш хомс байна. Яг үндэ бол нэг болохоор одоо юу гэдэг сургуульд суурилсан. За эсвэл одоо юу гэдэг ажлын байраар эсвэл ухуулгын нөлөөлөгөөр энд тэнд цөм яваад байгаа байхгүй. Гэтэл бол тогтолцоо өөрөө
хамгийн одоо зөв тогтолцоо нь бол жирэмсэн ээж гэр бүлээс эхэлдэг. Эрүүл мэндийн боловсрол олгох нь гэр бүлд суурилсан байна. Дараа нь цэцэрлэгт, тэгээд сургуульд, тэгээд их дээд сургууль, хамгийн сүүлд ажлын байр. Тэр хугацаанд бол тэр гэр бүлд суурилсан болохоор эцэг ихээр дамжуулаад хамгийн их одоо цай хоол унд хүүхдүүдэд чиглүүлдэг нь ээжээр дамжуулж эхлээд хүрнэ. Ээжийг бол бид одоо хамгийн сайн одоо эрүүл мэндийн боловсролтой болоход жирэмсэн ээжүүдийг бий болох хэрэгтэй. Дараа нь болохоор сургууль цэцэрлэг гэдэг нь бол багшаар дамжуулж. Энэ бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага за эрүүл мэндийн одоо олон улсын жишгээр бол хамгийн чанартай, хүртээмжтэй, бага зардлаар хүргэдэг. За хамгийн эцэст нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол яг том масс руугаа чиглэсэн мөнгө хаясан үйлчилгээ болохоор нийтэд зориулсан байхгүй. Тэгэхээр биднэрт бол зорилтод бүлэгт чиглэсэн болгоно арга аргачлалтай. Манайх бол нийгмийн эрүүл мэндийг хүн болгон ярьж байна. Гэхдээ хүн болгон тэрийг бол мэдэхгүй байгаа. Яг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн эрүүл мэндээр мэрэгсэн үнэл хүргэж чадна. Би чадна гэсэн тийм хүмүүс биш. Тэгэхээр бид нар өнөөдөр мэрэгжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох ёстой. За мэрэгжлийн хүмүүсийн хүргэсэн тэр арга зүйг баримтлах ёстой. Гэтэл тэр маань тэр арга зүй өөрөө бага зэрэг удаан хугацаанд гардаг. Гэтэл манайх төвчээргүй дээр нь улс төрийн манлайлал одоо засаглал манлайлал тогтворгүй байгаад эхэлчихсэн юмнууд ингээд боснуулагдаад явж байгаа жишээтэй. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн үндсийн төвөөс бол маш олон одоо талт үйл ажиллагааг босрлын байгууллага, за байгаль орчин, хүнс хөдөж явах уу, зам тээвэр гээд олон чиглэлээр бол тусламж үйлчилгээ хүргээ. Дээр нь 21 аймаг 9 дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн одоо эмч мэрэгчлэнүүдийг чадваржуулах, цаашлаад 21 аймаг дээрээ 9 дүүрэг дээрээ өрх сумын эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудыг чадваржуулах гээд дээрээс доошо ийм одоо суурьтайгаар мэрэгжил арга зүйгээр дэмжиж ажилладаг. За мөн нотлогоо судалгааг бий болгодог. Тэгэхээр өнөөдөр би энэ хавдар гэдэг энэ өвчлөлийг хортой болон хоргүй хавдар гэдэг маань өөрөө халдварт тус өвчин. Энийг үүсгдэг хүчин зүйл өнөөдөр юу юм бэ? Хүн болгоны энийг тусаад яваад байна уу? Хүн болгоны энийг тусах боломжтой юу? Хүн болгоныг барьж аваад 3 сая хүнийг манах тийм боломж байгаа юу? Тэрнээс өрсөн сэргийлэх боломж байгаа. Тэгвэл энэ одоо хавдрыг үүсгдэг эртэлт хүчин зүйл гэж байна. Арх, тамхи, эрүүл бус хооллолт, идэвхтэй одоо хөдөлгөөний хомсдол дээр нэмээд одоо энэ саяны бүх хүмүүс ярьж байна вирусын гаралтай. Умаа үзүү байна, илэгний байна. Үүсгэх чинь тий. За тэгээд дээр нь одоо нэмээд бидний энэ одоо эрүүл бус зан үйл дээр нэмээд бид нар энийг ганцхан өнөөдөр хэрэглээд бий болдог зүйл биш юм аа. 10-15 жил тэр арх тамхины хэрэглээ, эрүүл бус хооллолт, за тэгээд энэ хөдөлгөөний дутагдал өөрөө халдвар тус өвчнийг 30-аас 90% өсгдөг юм. Тэгэхээр бид нар өнөөдөр эрүүл амьдралын хэв маягийг ярихгүйгээр өнөөдөр хавдрын өвчлөл, нас баралтыг дэлхийн жишгт одоо юу гэдэг бууруулах юм боломжгүй. Тэгэхээр хаанаас эхлэх вэ гэвэл бидний суурь нь бол анхан шатнаас эхэлж байгаа байхгүй. Гэр бүл, эрүүл мэндийг дэмжсэн гэр бүл, эрүүл мэндийг дэмжсэн супермаркет, эрүүл мэндийг дэмжсэн сургууль цэцэрлэг, эрүүл мэндийг дэмжсэн эрүүл хот, дүүрэг, баг. Тэгэхээр энд бол бүгд засаглал манлайлал буюу өнөөдөр их хурл гарчирж байгаа бүх одоо тэр 126 гишүүн иргэдийн хурлын төлөөлөгчдийн үүрэг байгаа юм. Орчныг сайжруулах ёстой, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах ёстой. Дүүргийн засаг дарга, аймгийн засаг дарга энэ дээр манлайлал гаргаж чадахгүй бол өнөөдөр бид 1000 удаа яриад ч нэмэргүй. Тэрэн дээр санхүүжилт тавихгүйгээр өнөөдөр бас 1000 удаа, 1001 удаа яриад ч нэмэргүй байхгүй юу. Анхан шатнаас ажил эхлэхийг бол бүгд мэдж байгаа. Энэ тал дээр эрүүл мэндийн боловсролыг сайжруулахыг бол ер нь ойлгоод байгаа. Гэхдээ энэ ажлынхаа хажуугаар яг өнөөдөр нөгөө хожуу шатнд онцлогдчиход байгаа хүмүүсээ та нар эрт ирээгүй юм чинь одоо яах вэ гэдээ орхиж мэдээж болохгүй. Тэгээ яг сэтгэл сая асууж чинь тэгээд нийгмийн эрүүл мэндийн талаас бол ер нь улс төр гэдэг нэлээд мөхөн талтай ярьж штэ тийм ээ. Тэгэхээр тэнд бас асуудал байна гэдэг нь харагдаж байгаа. Хоёрдугаар асуулт манай оюутан даван тоглогчийн хувьд үгийн өнгнөөс нь харах юм бол та бүхэн нэг зүйл ойлгож байгаа. Хэрвээ энэ хүн эрт мэдсэн бол эрт онцлогдсон бол гэдэг асуудал гэж. Гэтэл энэ хүн өөрөө тодорхой асуудал гараад зөөр гараад ингээд эмнэлгээр удаан явсан байгаа байхгүй. Хамгийн гол нь удаан явж хахад бид бүхэн оншилж чадаагүй байна. Улмаар ийм байх, тийм байх, за ийм байх, зүгээр байх гэдэг ч юм уу. Гэтэл эмч оншилж тэр зүрийг ялгаж чадчихна уу, ялгаа оншилж чадчихна уу гэдэг нэг зүйл байгаа.
Тэгэхээр тэрүүн дээр бас дутагдaltaй. Тэнгуут хөдөө орон нутаг хотын хооронд бас ялгаа байна тийм ээ. Сайн муу эсвэл үнэхээр мэддэггүй гэдэг ингээд асуудал гарч байна. Тэрний дараагаар бас тоног төхөөрөмж байна уу? Үнэхээр яг тэрийг оншилж явах тоног төхөөрөмж тухайн хүнд гарт нь эсвэл байна уу? Тэр мэдлэгийг батжуулах тоног төхөөрөмж бас байна уу? Тухайн хүн хөгжих боломж байна уу гэдэг ингээд олон зүйл яригдах юм. Тэгэхээр өчигдөрхөн хүртэл бид нэр эрүүл мэндийн сайтанд Багнуур дүүрэгт очиж байгаа юм л да. Багнуур дүүрэгт очиод ингээд ярихад Багнуур дүүргийн дүрсэн шин эмч босоод ярьж байгаа. Тэр эмч юу гэж ярьж байгааг гэхээр одоо бид нар эрентгэнгүй. Тэгэхээр маш олон хүнийг энд эрентгэн хэрэгтэй байгаа. Ингээд тэр хүмүүсийг эрентгэнээр ингээ онцлох чи хамгийн ихний шатны онцлогоо энэ зүйлийг хийж чадахгүй ч би дүрсэн шин эмчгээ сууж яана гэж. Гэтэл тэнд хоёр л дуран байгаа. Нэг нь эмнэлэг дотор нөгөөх нь юун дээр. Гэтэл тэр дурангаар үнэхээр тэр хүн өдөртөө олон хүнийг дурандаад хавдрыг ялгаж чадчихна уу гэдэг асуудал. Үнэхээр зарим хавдрыг заримдаа ялгаан, зарим хүнд ялгахгүй. Жишээл Умаа үзний хавдар манад хожуу шатаар хүн ирж байгаа. Тэр хожуу шатаар ирсэн хүн үзлэгтэй бол орсон уу? Эрт орсон. Хамгийн гол нь яагаад тэр хүн хожуу шатны хавдар болчихоо гэхлээр 1 жилийн өмнө зүгээр байсан гэж харж байгаа. Гэтэл яасан бэ гэхлээр 1 жилийн өмнө шинжилгээ авахд нөгөө аймаг нь нөгөө тухайн эсийн шинжилгээг нь Умаа үзний эсийн шинжилгээг нь хийгээд тухайн аймгийн аваа явуулсан. Сумаас нь аймаг руу зөөцсөн. Тэгээ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр үзээд тэр хүнд хариу өгсөн. Нөгөө хүнд хариу ирээгүй учраас нөгөө хүн юу гэж бодсон бэ гэхээр 1 жил энэ хугацаанд хариу ирээгүй учраас намайг зүгээр гэж байгаа юм байна гэж бодсон. Харамсалтай нь 1 жилийн хугацаанд тэр хариу нь ирээгүй байхад нөгөө хүн хүндрээд байж ирсэн. Улмаар нөгөө хариу нь яасан бэ гэхээр тухайн эмнэлгийн эмэг судлалын тэндээ ингээд байж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь юу болж ийнэ гэхээр бид бүхэн хичнээн одоо та хожуу шатанда ирлээ гэхээсээ илүү бид нар бас тэр хүмүүсийг хожуу шатанд ирүүлэхгүй байх асуудал байна уу? Тийм чадамжтай эрүүл мэндийн салбар байна. Эсвэл тийм чадамжтай хяналтын тогтолцоо байна уу гэдэг юм яригдж байгаа. Харамсалтай нь өндөр байхгүй. Гэхдээ тэрийг бий болгохын төлөө бид өхөө ажиллаж байна. Сая эрүүл мэндийн сайтын зөвлөхийн үгэнд нэг үг гарлаа шүү дээ. Та бүхэн анзаарсан бол тэр нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр аль талдаа анхаарах хэрэгтэй байна гэдэг нь ганц нэг талдаа өгöd байгаа биш байхгүй. Иргэдээ анхаарах хэрэгтэй байна. Мэдээж ирэг. Гэхдээ нөгөө талд нь манай салбар бас анхаарах хэрэгтэй байна. Энд бас асуудал байна шүү гэдгийг ингэж хэлж байгаа л гэсэн үг. Тэгэхээр ер нь бол тийм. Тэгэхээр одоо жишээ нь би нэг жишээ татъя л да. Ер нь аливаа зүйлд эрт үед нь илрүүлж тэр тогтолцоо байх юм бол үр дүнтэй байдаг байхгүй. 2012 оноос Монгол улс хөхний болон Умаа үзүүний хорт тавдрын илрүүл үзлэх шилжсэн. Тэр маань яг хангалттай буюу одоо 50-с дээшээр явж чадаагүй ч гэсэн өнөөдөр тэр үед Умаа үзүүний хорт тавдар хөхний хорт тавдрын одоо эрт илрүүлэлтийн хувь 30 хүрэхгүй байсан байхгүй. 30 хүрэхгүй байсан. Тэгэхдээ энэ хөтөлбөр яваад үндсэндээ 40 орчим хувийн иргэдийн үзүүлэлт явсны үр дүнд өнөөдөр ямар төвшөнд байна гэхээр Умаа үзүү болон хөхний хорт тавдрын эрт илрүүлэлтийн хувь нь одоо хожуу үе шатнд одоо илэрх байдал нь 57-54% болсон. Өөрөөр хэлэх юм бол баг 2 хүний нэг нь эрт үедээ илэрх байдалтай болчихж байгаа биз. Тэгэхээр одоо манай бус тавдрыг та нар аваад үзье. Нэгдүгээрт нь хамгийн олон одоо зохион тохиолж байгаа хавдар илэг. Дараа нь ходоод, улаан холоо, Умаа үзүү, хөх, уушиг, бүдүүн шулуун гэцгээд энэ 7 байрлалын хорт тавдар өнөөдөр шинээр илэрч байгаа тохиолдлын 70%-ийг анхаараа үсгэж. Энэ 7 байрлалын хорт тавдар. Тийм учраас бид нэр хэрвээ тогтвортой эрт илрүүлэлтийн оновчтой олон улсын стандартад нийцсэн хөтөлбөр байх юм бол хавдрыг эрт үед нь илрүүлэх ёстой юм байна гэж үзээд энэ жил бид нар одоо эрүүл мэндийн сайдын тушаалаар 80 гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Одоо манай хавдрын гол одоо төлөөллүүд манай хавдар судлалын эмчнэр орсон олон байгууллагууд оролцоод өнөөдөр бид энэ 7 байрлалын хавдар дээр эрт илрүүлэлийн хөтөлбөр боловсруулсан. Одоо хэрэгжихэд бэлэн болсон бүх дүрм журам батлагдсан. Өөрөөр хэлэх юм бол түрүүн чин бүрэн гишүүн ярьлаа шүү дээ. Ходоод улаан холоо хорт тавдрыг бол дурандаад илрүүлэх ёстой гэж. Энэ бол ерөөсөө ганц арга шүү дээ. Тэгэхээр 40-оос дээш насны эрэгтэй эмэгтэй иргэдийг 2 жил тутамд бид нар ходоодны дурангийн шинжилгээнд хамруулахаар одоо бид нар тэр хөтөлбөр эхэлж байна. Хөдөөд жишээ нь одоо томд хөрөмжөнд байна уугүй юу? Эмч мэрэгчлэлт нь хангалттай хэмжээнд сурсан уу юу гэдэг. Тэгээ бид нар энийг судалж үзлээ. Тэгэхээр бас харилцаа адилгүй шүү. Эмчсэр бэлтгэгдсэн эмч байна, бэлтгэгдсэн эмч дутагдaltaй газрууд байна. Тэр үтгэл тоног төхөөрөмж бас бүрэн хангалттай хэмжээнд аваагүй орно газрууд байна. Тийм учраас энэ жил бол бид нар тэр ходоодны дурангаар өнөөдөр нэг таавар буюу нөгөө одоо яг бүрэн иж бүрдэл байдаг юм л та. Тэгэхээр гастроскопи буюу ходоодны дуран өөрөө 1-2 ширхэг байхаас илүү 5-7-10 ширхэг байх хэрэгтэй. Нэг аппаратн дээр. Тэрүүгээр нь хангая, эмчийг бэлдъя,
халдваргүйжүүлэлтийн нь одоо ариутгалын асуудлыг шийдээ угаалгын машины бүр тус нь одоо эзнийхээ дуран угаах, ходоодныхоо дуран угаах тийм ээ. Энэ байдлаар нь хангаж өгье. Эмчнэрийн бэлдээ гэд энэ бүх ажлууд төлөвлөгдөд эхлээ явж байгаа. Ямар ч байсан бид нар эхний ээлжинд Улаанбаатар хотын хэмжээнд эмчнэрээ бол сургасан. Одоо манай Эрдэнэгүй захирал Хавдар судлалын үндэсний төвийнхэн мэрэгжлийн нийгэмлэгүүд хамтраад сургалтаа зохион байгууллаа. Одоо үндсэндээ 5 дугаар сараас эхлээд бид нар эмнэлгүүд дээр эхэлнэ. Энэ дээр бол эрүүл мэндийн даатгалаар хийгднэ. Одоо тэгэд ганц ходоодны дуран биш шүү дээ. Илэгний хорт хавдар хэрвээ БЦ вирустэй иргэдмээ эсвэл одоо илэгний хатууралтай иргэдэг бол 6 сар тутам бид нар шинжилгээнд хамруулна. Одоо нэг хавдрын маркер буюу альфа фетопротеин илрүүлэх шинжилгээ, биохимийн шинжилгээ, эхо онцлогоогоор хамруулна. Эхогийн эмчнэрээ бид нар сургана. Хөдөө аймагуудын төвшөнд ихэд 6 бүсэд бид нар сургалтыг энэ 5 дугаар сар, 6 дугаар сар, 7 дугаар сард зохион байгуулахаар одоо эмчнэрийн бага зохион байгуулад төсөв мөнгө шийдэд явж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдрийн хүртэл яагаад бид нар эрт үедээ илрүүлэх байдал байна? Бас нэг тийм одоо хурдтай бууж чадахгүй байна гэхээр бид нар тогтвортой эрт илрүүлгийн хөтөлбөр зайлшгүй шаардлагатай байсан. Ялангуяа хорт хавдрын хувьд. Тэгэхээр өнөөдөр гарах зардал бол их байх. Гэхдээ өнөөдөр бидний гаргасан нэг төгрөг хэрвээ илрүүлж чадах юм бол 7 төгрөгийг хэмнэ. Эмчилгээний асуудлыг бол одоо тэгэл төр шийдэх ёстой шүү дээ. Бид санаа бол ерөн энэ сая нэг ярьж байгаа зүйл дээр тав ганцаараа нийгмийн эрүүл мэндийн тусламжийг бид сайжруулж чадвал олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Энийн үр дүн бол 15-аас 20 жилийн дараа гарах юм шүү дээ. Эрт илрүүлгийг бид огцсон богино хугацаанд эрчимтэй зөв хийж чадах, зөв гэж байгаа шүү. Зөв хийж чадах юм бол олон өвчнийг эртээ онцлно. Өнөөдөр дэлхийд дахинд хавдар гэдэг өвчин өхөл гэдэг үг биш болсон шүү дээ. Энэ бол архаг өвчин болсон. Хяналтанд явна, үзүүлээд явна, идэгдэг өвчин болсон. Тийм учраас тэрний ганц гаргалгаа нь бол эрт илрүүлэл байхгүй. Тийм учраас одоо оновчтой энэ эрт илрүүлгийг хийж чадах юм бол сайн байна, баяр хүргэмээр байна. Их хурлаас бол бид нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль батлаад өгчихсөн. Үүгээрээ дамжуулаад тусгай сангууд, арх тамхины датвар, их хэдэг чихэрлэг ундааны одоо датварыг нэмсэн энийг буцаагаад эрүүл мэндийн боловсрол олгох, мөнгөтэй болгох ажлыг бас хийсэн. Тэр одоо энэ ажлуудаа илүү эрчимжүүлэх хэрэгтэй. Эрт илрүүлгийн талаар манай даван туулагчид маань бас ямар бодолтой байна? Мөхцөл даван туулагчид. Би бас яг энэ эрт илрүүлэгт бол аюу санал нийлж явдаг байхгүй юу? Тэгвэл одоо ингээд одоо намайг одоо тухайд илэг шилжүүлж авах үед бол хавдрын ингээд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ингээд харахад одоо тэр үед байсан цаг хугацааг одоо үйлчлүүлж байгаа хүмүүсийн насны дунд шүү дээ. Одоо ингээд харьцуулаад харахаар харьцангуй ингээд залуужаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ дайгыг санаа зовдөг. Тэгээд би өөрөө бас нөгөө энийг эрт илрүүлэгт бас хамрагдаж байгаа шүү дээ. Тэгэхэд надад бол нөгөө эрт илрүүлэгт хамрагдаж байгаа хүмүүсийн насыг бас ингээ харж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө ажил хийх ёстой одоо 30 эдтэй 40 эдтэй одоо эрт илрүүлэгтээ ингээд эд орж явах ёстой ийм залуучууд маань айгу бага итгэхгүй хамрагддаг юм шиг санагдсан. 40-оос одоо дээш насныхан бол одоо нөгөө янз янзын сонсцсон мэдцэн амьдралын туршлага суудсан үзцэн харцсан сонсцсон гэдэг утгаараа бол илүү хамрагдах нь жоохон сайн юм шиг санагдсан. Тэгээд дээр нь бас нөгөө эмнэлгийн сонголт аягүй зүгээр юм шиг санагдсан. Надад нөгөө асралт мэд гээд шинэ эмнэлэг таарсан. Боловсон өвчин тоног төхөөрөмж нь бүгд шинээсэн. Уг нь бол одоо компьютер томограф нь бол аягүй массжин өндөр ихтэй хүчин чадлын хувьд сайн мөртлөөсөө нөгөөдгтэр ажиллаж байгаа нөгөө боловсон хүчний маань мэдлэг дөнгөж сургуульд төгсөж ирсэн хүн байсан. Тэгэхэд одоо нөгөө яг ялгаж таньж чадж гин үгүй юу гэдэг тал дээрээс аяг харж исэн. Тиймэрхүү юм бас ажиглагддаг. Тэгээд тэрнээс гадна бас нөгөө хүмүүс одоо илэгний хавдраас сэргийлэхийн тулд одоо энэ вирус тусахын тулд вакцин хийгээ яриад байдаг шүү дээ. Вакцин хийгээд энэ вакцин маань яаж үйлчилдэг вэ гэдэг тал дээр айгүй мэдлэг мотой идэм байх гэж ботсон. Одоо Б вирусын вакцин жоохон байхад нөгөө товлол хугацаагаар ингээ хийдэг шүү дээ. Гепатитис эсрэг вакцинууд гээд тэднэрийн нөгөө эргээд өөрсөндөө нөгөө дархлаа сууж үгүй гэдгийг мэддэггүй юм байна. Би өөрөө нөгөө ийм зовлон тулцсан болохоор миний хүүхдүүд дандаа намайг вирустай баснаас хойш төрсөн хүүхдүүд байгаа шүү дээ. Би 4 хүүхэдтэй баггүй юу? Намайг 2 настай хахад биелэг шилжүүлсэн байгаагаа хоёрт. Тэгээд тэр хүүхдээ би өөрөө нөгөө хагалгаанд орж гарч ирчээд хүүхдээ эмч нараасаа сонсоод ингээ өөрөө дадлага туршлагаараа сонсоод хүүхдээ аваачаад нөгөө дархлааны антиген одоо вирусын эсрэг дархлааны антигены нөгөө элэг төв дээр очиж өгсөн чинь хангалтгүй байгаа байхгүй юу? Бүр тогтоогүй байгаа байхгүй юу? Тэнгүүд нь би дахиад одоо вирусын вакцинд хамрагдуулж байгаа байхгүй юу? Гэх мэтчлэн иймэрхүү нөгөө
одоо заавал тийм ийм том хүрээндээ биш одоо энэ танд л хандаж хэлэх гээд байна л да. Иймэрхүү юмыг бол ялангуяа энэ танин мэдүүлэх өрх одоо тэр жирэмсэн ээжүүд энгийн хүмүүст бол илүү энгийн байдлаар одоо хамаагүй штэ бид нар ч гэсэн тусарч олно штэ ингээд хүмүүс чинь ингээд нөгөө бие биений ингээд бодит кейсийг сонсож ингээд амьдрал дээр тусахтаа илүү юм шиг харагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар ийм богино хэмжээний хүн залхаахгүй нэг 10 минутын ч юм уу нэг ийм зөвлөгөө өгөхөд одоо тэр доторын 20 дугаар шатлалын эмнэлгийн доторын жирэмсний хяналтанд байж байгаа хүмүүст бидний нэг богинохоо нэг ийм байдгийн шүү гэдэг имийг сонсогчих жишээ нь энэ чинь л тэр хүнийг одоо нэг заавал 5 10 20 жил гэж хүлээхгүйгээр дор нь хийж байгаа үр дүн яг хойно илэрнэ л ах. Тэгтээ хийж эхэлж байгаа бас нэг үндсэн юм уу гэж бодогдоод идэв. За эрт илрүүлгийг би бүгдээр хувь хувьдаа саналуудаа хэллээ. Одоо би нэг зүйлийг та бүхнээсээ дунд нь асууя, хэн ч хариулж болно. Одоо бүгдээр эрт илрүүлэг гэхээс илүүтэй өнөөдөр онцлогдсон, маргааш одоо эмчлэгдсэн, түүний дараагийн эмчилгээг хүлээж байгаа хүмүүс тийм төлөөлөл болгоод би нэг зүйлийг асууя гэж бодож байна л да. Тэгэхээр Монгол улсад хавдрын дараах эмчилгээ одоо тэр байн эмчилгээ, хим эмчилгээ хэр өндөр түвшинд төгссөн байдаг вэ? Энийг яг тоног төхөөрөмжийн хувьд эмч мэрэгчлэнүүд ур чадварын хувьд, ажлын ачааллын хувьд ямар байдаг вэ гэдгийг л асуумаар байна да. За. Дөнгөж хөгжиж байна. Ер нь эмийн чанар дээр ч гэсэн одоо л яригдж байгаа. Одоо л дөнгөж гарах юм шиг байна. Гэтэл дэлхийд одоо бусад улс орн Азийн орнд те аль хэзээ эхлээд 20 жил магадгүй 10 жил явцсан байна. Тэгэхэд энэ эмийн чанар ярихаас аргагүй. Нэгэнт эмч нар маань бол анхан шатны угаар сайн хийгээ явчихж шүү дээ. Мэлсасэл хагалгаа дараагийнхаа юун дээр л алдаад байгаа. Энэ нас оролт бол тэрнтэй холбоотой. Тий. Иргэдийн одоо эрүүл мэндийн боловсрол дутуу нь үнэн. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбар нийгмийнтэйгээ холбоотой уялдаатай одоо нөгөө эргэх холбоотой ажиллах нь их зүгээр байгаа. Энэ тэгж чадахгүй байгаа байхгүй юу? Бодлого ерөнхийдөө жоохон алдагдал, жоохон олохгүй явж байгаа мөртлөө эргээл тарамдаад нэг сайхан юм гараал хийдэг, хэрэгжгээ явдаг, эргээл байхгүй. Өнгөрсөн жилээр бодоод үзэх чинь яасан нь даатгал дээр тэгэл 13А гараал нэг хэсэг ингээл усуудаг чирэгдүүлээл тийм ээ. Дараа нь тэгээд 4 сарын 1-ээс хэрэгжиж байгаа эрүүл мэндийн даатгалын үйл дээр квото хязгаартай болоод явцсан. Нэгэн төвчлсэн улсуудыг эмчлэх ёстой ш. Тэр бахна. За энэ дээр 2000 ер нь бол хоцорчин гэж хэлж байна л да. Үнэ. 2019 онд гэхэд манай туяа эмчилгээний захиргаан шумуу урдсгуур гэж ороод тэр 2 аппараттай болсон. Тэгэхэд л бид өхөн тэр болтол туяа эмчилгээний хувьд 40 жилээр хоцорсон явчихсан. Гэтэл тэр аппаратыг оруулж ирээд сүүлдний 23 онд бас нэг шинэ аппаратыг оруулж ирээд ингээд 3 аппаратыг оруулж ирээд ажиллахлаар яаж яах вэ гэхээр тэр 40 жилийн хоцрогдлыг эмч эмнэлгийн мэрэгчлэнүүд маань гүйцэж чадж байгаа байхгүй. Айл хэдийн тэр дархлаа эм гэдэг дэлхий дээр нэгдээд орчоод олон төрөл болчоод ямар эсээсээ хамаарад ингээд явдаг багт бид нэр өнөөдөр нэг л дархлаа эмтэй явж байгаа. Гэтэл тэр дархлаа байн эмчилгээний эмүүдийг хэрэглэхдээ бид нар өргөн сонголтоор хэрэглэх хэрэгтэй. Эмч. За өнөөдөр энэ эмийг хэрэглэж чинь энэ хослыг хэрэглэе. Эсвэл энэ хоёр эмэндээ одоо дасал болчлоо. Тэр бай дархлаа эмнүүд чинь дандаа дасал болдог бас цаана нөгөө хавдрын эсвч хувирдаг байхгүй. Тэгэхээр тэр тохиолдолд нь энэ эмийг хүчтгэж авъя шүү. За энэ даавар хамааралтай, даавар хамааралгүй тийм ээ. Энэ эсвэл 2 3 бай эмэн дээр нэмээд дархлаа эмийг нэмж хасаргаад хүчтэй болгох юм байх шүү гэд энэ хослыг хийх бид нар сонголт байхгүй. Өнөөдөр яаж ийм нөхлөр цөөхөн тэр бай эм даатгалд орсон эмнийхээ хүрээнд дархлаа эмнийхээ хүрээнд л ажиллаж. Гэтэл бид нар уушгины хавдар ихсэж гин гэж ярьж байгаа. Тэгэхээр уушгины хавдар чинь гэтэл дотор маш олон төрөл. Жижигэстэй, том стэйч гэдэг юм уу ингээд бид нар хуваагдаа юм. Тэр жижигэстэй хавдрыг л онцлоод ингээд эсийнхэн хэмжээнд мутацийн үүсгэхэд 4-5 төрлийн мутац гараад ирж байна. Тэр мутац дээр нь 5 төрлийн эм ч юм уу эсвэл 10 төрлийн эмийн хослол хэрэглэе гэхлээр бид нар одоохондоо нэг л эмтэй сууж байгаа байхгүй. Тэгэхээр гадаад руу хүн явхаас яах вэ? Өөрийнхөө амийг аврахын тулд тэр эмийг олж эмчлүүлэхийн тулд явхаас л өөр аргагүй. Тэгэхээр өнөөдрийн ер нь эмийн гэдэг ч юм уу эсвэл технологийн хувьд ийм байгаа. Тэгэхээр бид нар гадагшаа хүнээ явуулахгүй яг өнөөдөр өвчлсөн тохиолдолд нь чанартай эмчилгээ хийхин тулд шин технологи заавал нэвтрүүлэх ёстой. Орчин үеийн шин эмнүүдийг хийх хэрэгтэй. Улмаар тэр мэдлэгийг эзэмшсэн байх ёстой гэсэн үндсэн зүйлүүдийг бид нар заавал хийсэн байх ёстой. Хавдарт цуврал нэвтрүүлгийн баг маань
Энэ нэвтрүүлгийнхаа хүрээнд Солонгос улсыг мөн зориод даван туулагчдаа яг тухайн улсад очисон үедээ өөрөө шаардлагатай эмчилгээ хийлгэж чадж байна уугүй гэдэг талаар сурвалж нэвтрүүлгээрээ харуулсан. Тэгээ энэ үеэр бид нар бүгд найрамдах Солонгос улсад 17 жил амьдарч байгаа. За мөн улаан хоолой болон ходоодны хорт авдрыг хорт авдар гэсэн онцлогоор ходоодоо бүтэн тариулаад улаан хоолойноо талыг тариулаад ингээд сүүлийн 3-4 жил хяналтад явж байгаа даван туулагчтай уулзсан. Яг энэ хүний хувьд бол гадаадд очисон монголчуудын асуудлыг нэлээдгүй мэддэг хүн таарсан. Тэгээ тухайн хүнийхээ бас Монголын эрүүл мэндийн салбар тэр дундаа хавдрын эмчилгээтэй холбоотой тусламж үйлчилгээнд дээр ямар бодолтой байдаг тухай товчхон яриг нь хүргээд тэгээ энэ сэдвээ цааш нь үргэлжлүүлье. Монголд хими эмчилгээнд ордог гэж байна. 2-3 удаа өвснө халтарч ундаал гэдэг. Би энд 8 удаа хими эмчилгээнд орсон өөр ахын заяа өнөөдөр 8 удаа хими эмчилгээнд орсон хүн. Нэг ширхэг усунаагүй надаас. Вирус. Нэг удаа яйдаг гэтэл ядраагүй вирус. Бидний эмчтэй тийм л гоё. Би нэг эмч хүний хувьд бас нэг хэлээд. Тэр бас бид төөрөлдөж магадгүй шүү. Солонгос улсад ч гэсэндээ миний одоо яг найз солонгос хүн маань нэлээд тийм ноцтой хожим үедээ бас үзүүлэхгүй явж байгаа онцлогдоод эмчилгээний дараах хим эмчилгээнээсээ болоод эндээд өнөөдөр бараг 3 сар болж байна. Хим эмчилгээний дараа. Тэгэхээр нөгөө өвчний үе шатаас хамаарат өвчин бүрийн төрлөө шалтгаалаад хим болон хавдрын дараах эмчилгээ төрөл шал өөр. Сая эрдэмтэн цагт хэллээ шүү дээ. 4 төрлийн мутацийг үзээд тэрэнд нь таарсан эмчилгээ энэ. Ингээд эмчилгээний аргууд шал өөр шүү. Тэгэхээр энэгээрээ дамжуулаад бид ерөөсөө тэнд ямар ч гаж нөлөө байдгүй юм байна. Ганцхан Монгол байд юм байна гэж ойлгол энэ их эндүрл болно шүү. Тийм учраас би төөрөгдлөөс боломжлуулж бас хэлье гэж бодож байна. Эмчилгээ болгон үе шат төрлөөс шал өөр. Жишээлбэл эрт үедээ ходоодны хорт авдартай гэх юм бол S1 гэдэг юм уу энэ ямар ч гаш нөлөөхгүй шүү дээ. Монгол ч өгж байгаа. Гэхдээ би өөрөө нөгөө эми чанарын төр хороо ахалж ажиллаж байсан хүний хувьд бас хэлэхэд бол бид нөгөө хуучин худалдан авах үйл ажиллагаа маань хямд үнэтэй л байвал юу ч хамаагүй авдаг байсан тогтолцоо өөрөө манай эрүүл мэндийн салбарын эмийн чанарт асар могоор нөлөөсөн баггүй. Тийм учраас бид эми чанарыг шалгах төр хороо байгуулж олон нийтэд сонсголоо араас нь орон нутгийн болон төрийн өмчөөр бараа ажил үйлчлэгээ худалдаж авах гэд буюу тендерийн хуулинд өөрчлөлт оруулаад чанар нэг номер үнэн дараа нь орохоор энэ гэд өөрчлөлтүүд оруулж өгöd байгаа шүү. Ингэснээр бид хавдрын эмчилдэг эмүүдийг одоо зүгээр л нэг зарим нэг одоо бидэнтэй адилхан хөгжилтэй орнуудын эмийг худалдаж авдаг байлаа шүү дээ. Энээсээ даваад гарцсан. Арай дээр чанартай болж хэлсэн шүү. Тийм учраас сайжрал байгаа. Тийм ээ. Мөн нөгөө талаасаа бас энэ хордлого өгдөг хийм бай эмчилгээ учраас бас хордлого өгнө шүү дээ. Энийг гаж нөлөөг дарах эмчилгээ аюул эрчимтэй хийх хэрэгтэй байхгүй. Нөгөө даатгалын санхүүжилтийн лимиттэй баригдаад дараах эмчилгээнүүд гүйцэд хийгдэж чадахгүй, хордлогын тайлж чадахгүй. Ялангуяа одоо адремицин гэдэг эмтэй холбоотой протокол байлаа гэхэд хамгийн түрүү зүрхлөө очиж зохино шүү дээ. Тэгээ зүрх зогсох хэрэгтэй байна. Тэгэхээр энийг багасгах, энэ хордлогыг тайлах, энэ эмчилгээг асарч байна. Тийм учраас бид одоо даатгалын сангаа өсгөх, тэр дотор хавдрын ялангуяа бай хийм эмчилгээний дараа хордлого тайлах эмчилгээ гэж хүртэл оруулмаар шүү дээ. Тэгэхээр нөгөө өсвөр хоёр хэлбэртэй байхгүй. Нэгдүгээр хэлбэр нь болохоор ямар эм хэрэглэснээсээ буюу хими ямар хослол хэрэгжилж гэнэ гэдгээс болдгийг. Тэгэхээр жишээл зарим бай эмийг хэрэглэлээ гэхэд ерөөсөө өс унахгүй нь шүү дээ. Гэтэл системийн хими эм хэрэглээд нийт биеэрээ системийн хими хэрэглээд болон биеийн энэ өсөлт хөгжилтэй холбоотой өсөлттэй холбоотой хордлого илэрхээр тийм эмүүдээ хэрэглэх юм бол өс унж байгаа. Тэгэхээр та бүхэн олон хавдартай кино үзсэн байх. Европын хавдрын даван туулагчдын маш олон зургнууд харсан баг. Тэнд Европт ч гэсэн өснө өнцөг хүмүүс зөндөө л байгаа. Тэгэхээр тэр нь Америкч вэ үү, Европч вэ үү, эсвэл Японд вэ үү, Монголд вэ үү хамаагүй адилхан бүгд өс унж байгаа. Тэр дунд өөр эм хэрэгжилж байгаанууд нь юм уу өөр төрлийн хавдартай хүмүүс нь тэр чиглэлээр эмчилгээ хийх юм бол тэрэнд өс унахгүй байх боломжтой. Хоёрдугаар өс нь нэг унсан бол дахин унаад байхгүй ихэнх тохиолдолд хамгийн анхны хордлогын юм уу эсвэл тэр хими эмийн нөлөөллийн хүрээнд тэр өс унж байгаа юм. Гэхдээ бас нэг сайн юм хэлвэл өсөн дараа нь их гоё ургадаг юм шүү дээ. Их гоё буржгар өс ургадаг. Ер нь бол манай хүмүүс мэдэн дээ. Ер нь зүгээр хавдрын үүсгэгч эсийг бас одоо тэр нэг онцлог байдал гений ямар мутац тухайн одоо вирус болсон шалтгаалаад бас эмийн янз янзын юм хэрэглэх магадлал хүртэл байдаг.
одоо ямар комбинац одоо хэд хэдэн төрлийн юм хийх үү? Эсвэл одоо яг энэ юм нөлөөлөхгүй, тэр юм нөлөөлөх үү гэдгийг хүртэл шийдэж имчилгээ хийлэгдэх байхгүй. Одоо тэгээд манай хавдар судлалын үндэсний төв дээр бас нэг энэ NGS буюу те одоо тэр хавдрын молекул генетикийн шинжилгээ хийдэг тэр лабораторийг бид нар энэ жил байгуулж байгаа. Одоо эмч мэргэжлийн бэлдэж байгаа. Тэр лаборатори бий болсноороо тухайн хавдар одоо ямар эмчилгээ хийх нь оновчтой вэ гэдгээ хүртэл шийдэх боломж энэ жил гарч эхэллээ шүү. Тийм бол манай хүмүүс зарим иргэд маань хүртэл гадаад очиж хийлгэж байгаа шүү дээ. Солонгост хятад очиж хийлгэж байгаа. Тэгэхгүй Монголдо хийх тэр боломж бас энэ жилээс эхлээд бүрдэх юм боломжтой байна. За энэ дээр иргэдийн байр суурийг сонсомоор байна да. Сарал туяа та санал хэлж болох. Окей. Би яг өдөө хүртэл одоо 19 онд онцлогдоод нийтдээ 40 хэмэд тарианд орсон. Байн эмчилгээ гадуур дотор туяа нийтлээд 29 орсон байхгүй. Энэ хугацаанд яагаад ингээ олон орчвоо гэсэн бас түрүү ингээд гişүүд захирлууд маань хэлж байна. Яалтчгүй эмийн чанар бол байсан тэр үе тийм ээ. Тэгээд хувь хүний нөгөө нэг хэддүгээр үе шатнаас одоо хүмүүс айгүй асуудаг байхгүй. Чи одоо эдгэрсэн үү? Тий би эдгэрсэн. Тэгтээ би үргэлжлүүлээд даван туулаад явж байгаа. Яагаад эдгэрнэ идэх чинь өөрөө дотроо хоёр талтай. Хүн чатнаас тэр хүн хэр их хэмжлэгээ илгээд хэр үр дүн өгөөд хэр амьдралын чанараа дээшлүүлээд өнөөдөр амьдралдаа ингээд явж гин те хөнгөн шатнаас эдгэрээд бүрэн эдгэрээд хуучин амьдралынхаа хэв маягт орох бүрэн бололцоотой. Тэгээд яагаад ингэж хийж байна? Нөгөө хувь хүний эрүүл мэндийн онцлог гэж байна л да. Би өөрөө өвдсөн хүн болгоо өөртөө хандлаар маш их юм уншиж судалдаг. Тэр байтугай бүр EDC-ийн талаар хүртэл ингээл уншаад судалдаг. Ямар хүнд ямар эмчилгээ яаж тохирох уу? Хэр хийж үр дүнгөө хөө хүн бодлогонд тэр эмчилгээ адилхан тохирохгүй байх магадлал байна. Тохиолдол гарна. Одоо сая генетикийн лаборатори нэгтгэж байна гэж энэ бол айгүй баярлууштай хэрэг байхгүй. Яагаад тэгэхээр би 40 хиймд орохдоо энэ ингээд манад генетикийн лаборатори байхгүй байсан учраас өнөөдөр би 40 хиймд те. За энэ хэр үр дүн өгч байна? Энэ хүнд энэ зохицож байна уу? Ингээд би 40 хиймд орсон байна. За тэгээд энэний сөрөг тал гэж байна л та мэдээж. Миний эрүүл мэндийн одоо бусад эд эрхтэнд мэдээж тэр хүчтэй хийм тариа хийж байгаа учраас тодорхой хэмжээгээр нөлөөлнө эрүүл эд эрхтэнд. Тэгтээ бүр дордоод муутсан бол байхгүй. Энэний дараагаар одоо юу ярих ёстой вэ гэхээр нөгөө бидний зүгээс нийт шаардлагатай юм болвол эмчилгээний дараа нөхөн сэргээх эмчилгээ, сэргээн цэцэх эмчилгээ гэдэг юмыг бүр маш сайн энтэй уялдуулж нутагшуулахгүй болвол дараах нөгөө нэг амьдралын маягтай эргээд ажилдаа ормоор байдаг, ажил хиймээр байдаг, мөнгө олмоор байдаг те. Энэ амьдралдаа эргээд ороход айгүй хэцүү байдаг. Энэ амьдралдаа орч чадахгүй өнөөдөр амьдралаа үргэлжлүүлж байгаа хүмүүс маш их байгаа. Юм хэлэх юм байна уу? Энэ дээр намайг Саруулж гэдэг. За хавдар судлалын үндэсний төвд дийлэг шилжүүлэн суулгуулад одоо 3 жил 4 сар болж 45 дахь хэлэлтийг гэж явдаг. За энэ дээр би одоо цирроз өвчнөдөө илэгний цирроз яг илэг шижүүлэхийн өмнөхөн хавдар үүссэн. Тэгээд азар одоо илэг шижүүлэн суулгах болоод 2 сарын дотор одоо донороор шинжилүүлсээр хагаад их ацтайгаар одоо эхнийхээ донороор шинжилүүлээд тэнцэж яваад солиулаад өнөөдөр би ингээ 3 жилиг ардаа үтсэн байна. За энэ хэдий би химийн эмчилгээ энэ төр ороогүй ч гэсэн одоо илэг шилжүүлсэн хүмүүсийн хувьд ч гэсэн одоо ч гэсэн даван тулж байгаа. Насан туршдаа л цаашдаа даван туулна. Яа тэгэхээр бид нар ингээд хүмүүсийн нэг нийтлэг ойлголт өгдөг. Одоо миний эргэн тойрон битэл одоо гэр бүл маань ч гэсэн тэгж ойлгосон тохиолдлууд зөндөө байгаа. Одоо ингээд илгээ шилжүүлсэн юм чинь ч одоо ингээд эрүүл болцсон гэж ойлгодог. Мэдээж би эрүүл болсон. Илэгний хувьд бол эрүүл сайхан залуу илэгтэй болсон. Гэхдээ бид нар араас нь хийх эмчилгээ болон одоо амьдралын хэм маяг шал өөр болдог. Зарим үед энэ нь бүр дарамттай ч юм шиг санагддаг ч үе байгаа. Илэг шижүүлэн суулгаад эрүүл болоод ингээд ингийн амьдралдаа шууд орчдөг гэж ойлгож болохгүй. Энэний дараа цусны одоо нарийсэл үсээд одоо би 6 удаа цусны одоо стен солиулах хаалгаад орж ирсэн. Дархлаа дарангуулах юм гэдэг насаараа уух болдог. За энэ дээр би эмийн одоо
чанар гэдэг дээр одоо энэ дээр бас санал нийлж байна. Одоо ууж байгаа програф гэдэг энэ маань маш олон хүмүүст одоо хавдар судлалын үндэсний төвд одоо миний мэдгээр 200 дахь хүн орсон гэж би сонссон сүлд нэгдүгээр эмнэлэгт бол хичнээн орсныг би сайн мэдэхгүй байна. Энэ бүх хүмүүс тохиолдож байгаа магадгүй ихэнхт нь тохиолдож байгаа энэ тархлаа дарангуулах эмийн гаж нөлөөнүүд одоо ингээд олон жил хэрэглэх тусам гарч ирж байгаа. Жишээлбэл над дээр гэхэд одоо нөгөө цус багталт гэдэг юм ихсэн 2 удаа би цус хэлбүүлсэн. Цус хэлбүүлснээс болоод би цусны задрал бас хөнгөн хэлбрээр үүсэж маш удаан хугацаанд халуурж ингээ явсан. Мэдээж жижиг шажиг юм. Гэхдээ би эднэрийг миний давах ёстой даваа гэж бодож явдаг. Мэдээж эмчнэр маань энийг одоо маш сайн одоо даван туулахын тулд биднэрт маш сайн зөвлөгөө өгж, маш сайн хяналт өгч явдаг. Энэ дээр юу хэлэх чинь гэхээр яг илэг шилжүүлэн суулгах мэдээж химийн тайраа, хавдрын дараа биднэрт сэтгэл зүйн маш их одоо өөрчлөлтүүд гарч ирж байгаа. Энэ дээр одоо нөхөн сэргээх эмчилгээ, сэргээн засах эмчилгээг маш сайн зөвлөөсөө биднийг ягаасаа бүр гэр бүлийнхнийг нь хүртэл сургаасаа гэж боддог. Зарим одоо даван туулах ч юм уу зарим гарч байгаа өөрчлөлтүүдээ би гэр бүлийнхэнтэй хийлдэггүй. Яагад гэвэл зөндөө л удаан одоо өвдөж авсан дахиад санаагийн зовоогоод яах юм бэ гэд зарим нь одоо зүйлээ нуух нь одоо бас бид нар маш олон хүнд гарч байгаа. Бид нар одоо илэг шилжүүлсэн хүмүүс маань ингээд нийлээ суугаад ингээ хаяа ингээд чамд яаж нээж гэж ярьдаг. Хүн болгоны нөгөө биеийн бүтэц өөр, өвчин шалтгаан нөр болохоор одоо илэг шилжүүлэн сулсны дарааш тэр бах, хавдрын дарааш тэр бах эмчилгээнүүд нь хүртэл хүнийхээ биеийн физиологоос ахуулаад ч юм уу тэр одоо ген мэнээс ахуулаад гэх юм уу өөр байгаа харагддаг. Тэгэхээр одоо яг энэ даван туулна гэдэг хугацаа бол бас насан туршдаа үргэлжлэх юм байна гэж ойлгож авч байгаа. Энэ дээр ч гэсэн одоо хүмүүсийн нийгмийн чисэн мэдлэг өөрчлөгдөөсөө ялангуяа ажил олгогч нар энэ дээр бас өөр байгаасаа гэж би бас боддог. Би боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа хүн. Илэг шилжүүлэн суулгаад 1 жил болоод ажилдаа эргэж ороод би ингээ өнөөдөр одоо энгийн хүн шиг амьдраа явж байгаа. За энэ дээр би түрүүн бас нийгмийн эрүүл мэнд одоо энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүр цэцэрлэгээсээ хийгээсээ би энийг маш олон өөр дээрээ одоо зовлон тулаад энийг даван тулаад ирсний үүдэнд одоо сурал одоо боловсролын салбарт нэлээ юм хийх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл одоо хүртэл надад байдаг. Тэрнийгээ ч өөрөө дотроо дандаа ингэж бодож явдаг зүйлээ. Хавдрын эм тарианы чанарын талаар ярьсан дээр нь үргэлжлүүлээд бас нэг бичлэгийг үзүүлээд тэгээд яриагаа үргэлжлүүлэе гэж бодож байна. За нэвтрүүлгийн хэсгээс дэлгэцэн тааруул. Ирж байгаа хүмүүсийн ч гэсэн 70% нь Монголд эм тариа үнэхээр одоо муу байна. Хурамч эмэгтэй байна. Эм тарианы чанар муу байна. Дээрээс нь эмдэж байгаа эм тарианууд маань улсын бүртгэлд ороогүйгээс болоод эмчилгээ үйлчилгээгээ авч чадахгүй байна. Таньдаг мэддэг хүнээр дамжуулаад ингээ гар аргаар нууцаар оруулсан ч гэсэн тэрийгэ хийлгэх эмч хэцүү байна. Эмчийг гуйгаад таньдаг эмчээ гуйгаад хийлгсэн ч гэсэн өвчтөн ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд асуудал үүсэх юм бол эмчин чуулган хариуцлага хүлээн өөрөө ч гэсэн эрүүл мэндэд өгч байгаа учраас яг үүндээ бол амьд явхад хэцүү байна гэдэг талууд байдаг. Өвчлөл баг гээд нөгөө ховор тохиолдлын өвчнүүдийн эмнүүдийг бол нөгөө улсын стандартаас улсын хангам нийлэмж оруулдаг юм байна. Өртөг өндөртэй дархлааны эмнүүд, байны эмнүүд бас манай улсад хайрхан бүртгэгдээгүй. Бас гэтээ цөөн хэрэгэлдэг, цөөн тохиолддог ийм эмнүүд бас бүртгэлгүй. Хавдрын бай эмчилгээний ялангуяа эмийн бүртгэлийн талаар ярьж байна. Энэ тал дээр та бүхэн бас ямар байр суурьтай бодолтой байдаг? За би нэг хуулийн заалт хэлээд чинь яг өнөөдөр бид бас нийгмийн бодлогын байнгын хорон дээр эмийн төр орооны одоо өгсөн тогтоолын хэрэгжилтийн тайлыг сонслоо. За энэ дээр бол бид хуулинд нэг чухал заалт оруулж өгсөн. Тэр юу гэхээр итгэгчлийн сайн дадлагыг Монгол нэвтрүүлнэ гэсэн бүр хуулийн заалт. Энэ заалтыг оруулж өгөхдөө миний гол санаа юу байсан гэхээр хөгжилтэй ийм өндөр хөгжилтэй орнуудын эмийг шууд бүртгэгсэн байдлаар Монголд дагаад тэгээд одоо нийлүүлэг байгууллагууд нь эмийг авчирч өгдөг ийм тогтолцоог хэрэгжүүлэх хууль эрх зүйн гаргалыг гаргаад өгсөн байна. Нэгсэндээ эрүүл мэндийн яам бүгд найрамд Солонгос улсын эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны гэрээ хийгээд тэнд бүртгэлтэй бүх эмийн жагсаалтаа манай гайдын газар эмийн агентлагтаар авчид өгчих юм бол тэр эмүүдийг бүртгэсэн гэж үзсэн.
Тэгэхээр энэ яадаг давуу талтай гэхээр нөгөө монополи эсрэг үйлчилдэг байхгүй. Манайх чинь нэг имийг бүртгэжээд дараагийн имийг бүртгэх процесс нь 180-аас 240 хоног явчихна. Зарим тохиолдолд бүр 2 жил. Ингээд зориудаар удаахад нэг имийг Монголын зах зээл дээр хэдэн мянган сая төгрөг олох боломжийг олгоод бусад имийг өрсөлдөгч байдлаар оруулж ирэх боломж. Үн буудаггүй. Тэгвэл одоо энэ хуулийг хийгээд өгчихсөн. Энэ өөрөө энэ байдлыг бий болгох том давуу тал болж өгч байгаа гэдэг бас зориуд хэлж байна. Эрүүл мэндийн даатгал ерөнхий газраас асуугаад сая хүмүүсийн ярьж байгаа энэ им байна. За даатгал ерөнхий газраас имийг бол бас хөнгөлтөө өнөр олгоно. Энэ одоо хагалгаа гэж гисэндээ даатгалын цангаас хөнгөлтөө өнөр ингээ олгоод явдаг те. Аль болох эх орондоо эмчлүүлэх юм бол хөнгөлөлт бол идлээд байгаа те. Тэгэхээр яг энэ тал дээр та бүхэн жилд сангаас хавдралтай тэмцэж байгаа иргэдтэй зориулсан чичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулдаг юм бол энэ одоо яг эзэдээ олж очиж гин үү? Энэний үр дүн хэр байна? За бүгдд нь орой мэнд хүргэе. За ер нь бол эрүүл мэндийн даатгалын сан өөрөө энэ иргэн даатгуулагчийн төлөө өвчин даатгуулагч одооынхаа энэ эрүүл мэндийг санхүүгийн эрсдлээс хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тэгэхээр энэ дээр бид одоо зөвхөн хорт тавдар дээр гэхэд бид нэр өнгөрсөн жилийн одоо 2024 оны байдлаар гэхэд хүний тоогоор бол бид нэр 31 мянган иргэдэд давхарцсан тоогоор тохиолдлын тоогоор нэг 200 гаруй мянган тохиолдол дээр одоо янз бүрийн давцсан тусламжууд байгаа шүү дээ. Энэ дээр бид нар нэг 120 гаруй тэрбум төгрөгийг даатгалын сангаас олгосон байгаа. За эрүүл мэндийн даатгалын одоо сан өөрөө нийгмийн даатгалын сангаас салснаас хойш одоо яг зөвхөн нэг байгууллагын хөгжлөөр нь авал ер нь залуу одоо өсөж хөгжиж байгаа байгууллага гэж миний хувьд бол байгууллагад өгөнж хардаг. Энд бид нэр одоо чимэрэн гишүүн мэдж байгаа 20 оны 8 сард эрүүл мэндийн даатгалын хууль, эмнэлгийн тусламжийн хууль, эрүүл мэндийн тухай хууль гэд багц хуулиудтай өөрчлөлт оруулаад энэ салбарт одоо нөгөө санхүүжилтээр дамжуулж хийгдэж байгаа шинжилүүд хийгдэж байгаа. Та хэдийгээр энэ шинжилгээг бид нэр хэрэгжүүлээд эхэлсэн ч энэ нөгөө дэлхийн нийтэд харгасан халдварт өвчний үед таарсан ч бид тасралтгүй ингээд нэг тусламж үйлчилгээгээ иргэд рүүгээ ойртуулах багцуудыг хийгээд байгаа. Түрүүн одоо манай даван дуулагч нар маань хэлж гин одоо бай эмчилгээгээл бай эмчилгээг анх бол одоо бай тусламж үйлчилгээг анх одоо чимбэрэн гишүүн бас мэдж байгаа. Бид хэд одоо багцаа ийм тусламж үйлчилгээнийхээ багцыг гаргая гэж анх 5 сая төгрөгөөр багцлаа гаргаж исэн. Багцаа хэрэгжүүлээд явж байгаа хооронд мэдээж нөгөө эмийн үнийн өсөлт энэ одоо эм сонголтын асуудлууд үүссэн. Дараа нь бол бид нэр за тэгвэл байгийнхаа эмийг ширхгээр нь хідүүлээ санхүүжүүлье. Энэ хүн 10-ыг хэрэглэх бол 10-ыг хэрэглэг. Энэ эмийг авдар судлалын үндэсний төв ийм үнээр авсан юм байна. За тэгвэл нэгдүгээр эмнэлэг ийм үнээр авч байгаа юм байна. Эднэрийн авсан үнээр нь даатгал араас нь санхүүжүүлээд өгье гэдэг ч юм ингээд олон хувилруудыг бид нар шилжилтийн үед зохион байгуулад явж байна. Дараагийн нэг асуудал гэхээр эрүүл мэндийн яамнаас бас одоо ингээд салбарын хэмжээнд одоо эрүүл эмийн хуулинд орсон өөрчлөлттэй холбоотой энэ төр даах эм хавдрын эмүүдийг одоо нэг их усрын худалдаа авалтаар оруулж ирэх асуудал дээр даатгалын байгууллага бас хамтраад ажиллаж байна. Тэгэхээр энд нөгөө оригинал эмийг хэрэглэх гэдэг асуудлын хүрээнд ингэж явж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд одоо урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэл дээр даатгалын байгууллагын үүрэг ер нь яаж орох юм гэдэг тал руугаа манай байгууллага ямар үүрэг оройлтой даатгуулагчаа ялгаж ингэж одоо нөгөө мессеж мэдээлэлээ хүргэхийн тухайлбал огт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаггүй иргэдийн асуудал дөрөв сөхөгдлөө шүү дээ. Эд хөдөлмөрлөх наснда. Тэгэхээр бид өнөөдрийн байдлаар юу хийж юм гэхээр Монгол улсын 3.5 сая одоо даатгуулагчийн огт эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ямар нэг байдлаар огтоос хамрагдахгүй байгаа тэр иргэдийн юуг ялгаад одоо манай эрүүл мэндийн яамны төмөр зөвлөх бол мэдж байгаа. Бид хэд өчигдөр бас яам дээр ярьсан. Тэр иргэдлүүгээ энэ эртэлрүүлгийнхаа урилгыг өг. Хорт тавдрынхаа анхан шатууд руу мэдээллийн нөгөөд анхан шат нь эргэн дуудах тогтолцоогоор. Тэгэхээр бид нэгэнт ингээ өвдсөн хүмүүсээ хэрхэн яаж хамгаалах уу? Өвдгөөс урьдчилан сэргийлэхэд нь даатгалын байгууллага ямар үүрэг оролцоод оролцох уу гэд ингээ байнга уялдаа холбоотой ингэж хамтарч ажиллаж байна. Гайр нэг чухал асуулт. Гадаад эмчлүүлж байгаа улсуудаа бид Монголдо эмчилдэг байх, гадагшаа урсж байгаа мөнгийг багасгах ямар бодлого байж болох вэ гэж асуулаа шүү дээ. Тийм үү?
Тэгвэл бид энэ эрүүл мэндийн даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нэг чухал үг оруулсан. Стратегийн худалдаа авалт гэдэг үг. Стратегийн худалдаа авалт гэдэг нь би зөв энгийн жишээ дэрлээ. Одоо бид нар жирийн цусны бүлэг таарж байгаа бөөр, илэг шилжүүл суулгахыг Монгол хийж чаддаг болчихлоо. Ганцхан эмнэлэг биш 3-4 эмнэлэг хийдэг болчихлоо. Тэгвэл цуснд тохирохгүй байвал яах вэ? Цусны бүлэг тохирохгүй байгаа улсууд ихэнх нь одоо гадагшаа явж байна. Саяхан эрүүл мэндийн яамны хийсэн мэдээлэлээр 20 гаруй тэрбум төгрөгийн зөвхөн одоо эргэтийн шилжүүл суулгахаар гадагшаа урсгал явж байна гэж. Тэр нь хинбэ гэхлээр цусны бүлэг тохироогүй улсууд голдуу байхгүй. Тэгэхээр яах вэ гэхлээр даатгалаас санхүүжилтийн нэг 60-аас 40% нэмээд өгчлээ. Тэгвэл Монгол эмнэлгүүд хийж ш тэр чи. Яг бол өвдөг их байхгүй. Илүү зардал гардаг. Нөгөө цусны бүлгийг ижил болгох гэж баахан фильтр цусын угаан цэвэрлэн юугийн дархлааг нь буулгана барина гэд. Энэ өөр их өртөгтэй байдаг. Тэгэд хагалгааны дарга гарах хөндөрлүүд эмчлэгдэх хугацаа урт. Тийм учраас өртгийг нэмээд өгчүүл энэ сайж. Хоёрт их хурлаас гарсан нэг чухал шийдвэр бол юу гэдэг вэ гэхээр тусгай сан буюу эрүүл мэнд гадаад очиод эмчлүүлдэг байсан үед зөвхөн 5% буцааж өгдөг байсан. Тэгвэл одоо хүүхдийн мөнгийг 50% буцааж олгодог болсон. Насан туршидтын 20% буцааж өгдөг болсон. Энэ бол нөгөө иргэдээ гадаад явсан ч гэсэн Монголд нэг дэмжиж чадахгүй гэж зарласан юм чинь явсан ч гэсэн санхүүгийн дарамт бага очруулъя л гэсэн том зорилго энд явж байгаа шүү. Энтэй холбоотой хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Цэцэг сайхны бас байр суурийг сонсъё. За тэгэхээр эмийн чанар бол мэдээж эмчилгээний хамгийн чухал зүйл. За тэгэхээр зөвхөн одоо Монгол улсад биш ер нь маш олон хөгжиж байгаа орнуудын хувьд бол эмийн чанар бол хамгийн тулгымцсан асуудлын нэг болж явдаг. За тэгээд түрүүн бас манай даван туулагч нар маань ярьжсэн тэр Солонгостоо координатор хүн ярьжсэн те Монголд хийгдэж байгаа эмийн чанар бас төдийлөн сайн биш гэд. Тэгэхээр манай яг хавдрын эмийн хувьд бол ихэвчлэн өмнө нь бол одоо хятад энтхгээс хамгийн бас одоо чанар багтаа хямд үнэтэй эмнүүд орж ирдэг гэсэн. Энэ хэрээрээ бас эмчилгээний чанарт нөлөөлдөг байсан баг. За тэгээ олон улсад энэ асуудлыг шийдэхийн тулд олон улсын хавдрын хяналтын холбооноос дэлхийн одоо бага дунд орлоготой 43 орныг нэгтгээд ер нь энэ эмийн чанарыг сайжруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх гээд нэг шин санаачлага гаргасан байгаа. Энэ санаачлагт бол Монгол улс орсон одоо хамгийн ихний сонгогдсон 3 орных нь нэг болоод явж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр маань яах вэ гэхээр ер нь бага дунд орлоготой орнуудын хувьд бид нар одоо нөгөө том зах зээлтэй орнуудтай харьцуулахад эмийн худалдаж авах хэмжээ нь маш бага учраас төдийлөн оруулж ирэх импортлох компаниуд олддгоо эсвэл одоо чанарын асуудал, үнийн асуудал гэдээ маш олон асуудлууд байдаг учраас энэ улс орнууд нийлээд энэ худалдаа авалтаа олон улсын хамгийн чанартай, хамгийн боломжийн үнэтэй энэ их усүрээс худалдаж авах энэ гарцыг бас гаргаж өгч байгаа. Тэгэхээр энэ дээр манай эрүүл мэндийн яам маань бас хамтарч ажиллаж байгаа. Ойрын жилүүдэд бас хавдрын эмэн дээр, том хүний хавдрын эмэн дээр бол хамгийн сайн чанартай аймыг бас энэ их усүрээс худалдаж авах гарцууд бас нэмэгдэж байгаа. За түүнээс гадна хүүхдийн хавдрын асуудлыг бид нар бас дандаа ихэвчлэн хавдрын асуудал ярихад орхигдуулдаг. Хүүхдийн хавдрын эмэн дээр бас шинэ дэвшилтэд зүйл гарч байгаа. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за Америкийн нэгдсэн улсын синдчүүдийн хүүхдийн хавдрын одоо эмнэлэгтэй хамтраад бас маш том хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хэмжээнд 200 сая долларыг бол хүүхдийн эмийн хүртээмжийг сайжруулах энэ хөтөлбөрт зарцуулаад за Монгол улс бас бүсээсээ сонгогдсон анхны улс болоод хүүхдийн хавдрын эмнүүд бол үн төлбөргүйгээр орж ирж байгаа. Тэгэхээр хавдрын эмчилгээн дээр эмэн дээр бол тодорхой хэмжээний дэвшилт ололтууд бол нэлээд гарч байгаа гэж харж байгаа. Хавдрын эмийн хувьд бол өртөг зардал өндөртэй байдаг. Тийм болохоор энэ асуудал дээр бол даатгалын асуудал бол байнга уялдаатай явж байдаг юм болоо гэж боддгийг. Энэ дээр ариуна давтамжлагчийн хувьд ямар бодолтой байна? Шинээр орж ирж байгаа нэр төрлийн энэ ховор эмнүүд орж ирж байгаа нөгөө талтаас даатгалын уялдаа холбоог хэр хангах нь зүгээр бол гэж бодож байна. Бас энэ асуудал дээр нэлээд санал бодлоо хэлдэг хүний хувьд. Энэ дээр эм хэрэгслийн агентлагаас хүн байхгүй болохоор л жоохон учир дутагдaltaй санагдаад байна л да. Агентлаг өөрөө одоо түрүүн гишүүн ярьж шүү дээ. Хуулийн тусгаад өгцөн тийм ээ. Одоо бүртгээд аваад энэгээ хэрэгжүүлэх юу яах. Гэтэл бүртгээгүй байгаад байдаг тийм. Бүртгэлгүй байна гэдэг нөгөөх нь удаашраад байдаг. Хүүхэн яваад гадагшаа эмчилгээ хийлгээд ирсэн нөгөө эм тариагаа аваад ирсэн байдаг. Гэтэл энэ чинь хуулинд бас одоо шинжилсэн хуулинд бас болохгүй болчиход байгаа шүү дээ. Хүүхэн авчрах. Тэгээ яг төр нэг цэгийн үйлчилгээгээр авна гэдэг энэ хэрэгжээд эхэлсэн явж ийн л дээ. Гэхдээ нэршил одоо нөгөө хүртээмж нь жоохон
дутуу юм болов уу? Энэ дээр сая 3 сарын ихээр одоо даатгал ерөнхий газрын дарга болсон энх бол дээр нэг даван туулагчийн хаар гэрэг дагуулж ятсан. Илгэний хавдар одоо цүсний замын илгэний хавдрын даван туулагч манад нэг дархлаа Атила Зумав орцсон явж байгаа тийм туршилтаа 3 жилийн хугацаатай 3 байгууллага хамтарсан. Гэтэл тэр хүүгийн аавд нь тэр Атила Зумав тохирохгүй байгаа байхгүй юу? Нөгөө одоо юу гэдгийг эссэн үүсвэр югаараа тэгээд дураал умаабыг хийж байгаа юм. Хийлгэж байгаа юм. Гэтэл тэр нөгөө хим энэ дархлаа эмчилгээ чинь хийхдээ хүний биеийн масс жингэр хийдэг. Гэтэл уг тариа 3 балкон хийх болж байгаа юм. 26 сая орчим болж байгаа. 10 удаа хэлгсэн гэхээр нөгөө эх орондоо эдийн засаг санхүүгийн бэрхшээлгүйгээр эмчилгээ үйлчлэг аавна гэдэг нөгөө заалт маань бас хэрэгжихгүй болоод ирж байгаа. Энэ нэг ингээд өргөдөл хүсэлтийн нөхдөд энэ хол дарахтай ярихад үгүй энэ бас гинжин уруул үүсэж байгаа юм л да. Эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг руу нэг өгчөөрөө өргөдөл хүсэлтэй яамруу угаасаа бодлого чиглэл явж байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг үндэсний зөвлөл дээр болохоор иргэн даатгуулагчийн төлөөлөл гишүүд байгаа шүү дээ. Энэ хэдэн маань нэг жоохон учир дутагдaltaй юм болов ганц их хурал дээр одоо чимбүрэн гишүү яриад 20 оноос хойш хуулиндаа тусгаад ингээ сайн юм гараад ирсэн боловч хэрэгжиж эхлэхдээ гайгүй явж байгаа сүүл рүү ингээ нэг жоохон дутуу дулмаг болоод яг нөгөө өвчнөө даван туулж байгаа улсууд арга эрт нөгөө санхүүгийн бэрхшээл бас тодорхой хэмжээнд байгаад байгаа юм. Гоё ярихаасаа илүү нэгэнт хууль нь сайн хууль байна те. Энийхээ хэрэгжилтэйг их хурал нөгөө хуулийнхаа одоо хэрэгжилтэй хянаа шалгаа явуулдаг те. Үр дүнгийн яамд бодлохороо зохицуулаад хийчдэг. Дотор агентлаг салбарууд даатгалын систем нь хурдцтай ажиллах юм бол энэ хорт хавдрыг нөгөө хавдар гэдэг биш хавдрыг үнцээр нь даахгүй болгох тэгээ өвчлөлийн тоо багасгах эрт дэлгэрүүлгээ үр дүнтэй хамгийн гол нь эмч хөдөө орон нутагт байгаа одоо анхдагч буюу одоо сум дүүргийн эмчнэр нь чадамжтай сэтгэлтэй байх юм бол бас учиртай. Тэр улсууд ч нөгөө тухайн орчныхоо иргэдийг мэдж байгаа шүү дээ. Судалгаагаар таньж байгаа хэнийг үзүүлэх хэнийг яах вэ? Үр дүнгүй ашиггүй үзлэг биш. Үр дүнтэй чанартай системтэй үзлэгээ хийгээд хяналтаа тавиад нөгөө дуудах систем нөгөө цахим хөтөлбөр чинь сайн хэрэгжээд явчих юм бол эргэх холбоотой хурдцтай болчмоор байгаад байгаа юм аа. Одоо бид нар сая гадаад явж эмчилэх хэсгийн асуудлыг ярьлаа л та. Нөгөө талдаа болохоор бид нар Монгол улсын яг хорт хавдар онцлогдоод эмчлэгдэж байгаа хүмүүсийн 50-аас илүү хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Өөрөөр хэлэх юм бол одоо жишээ нь хөхний хорт хавдраар өвдсөн нэг хүн бол бараг 17 удаа бай эмчилгээ хийлгэн штэ. Тэгэхээр хуучин бол Улаанбаатар хот хавдар судлалын үндэсний төвд үндсэнд ирж хийлэгдэг гэсэн бол одоо бид нар энэ жил ямар бодлого урьж байна гэхээр төвлөрлийг сааруулах. Хөдөө орон нутгийн иргэд өөртөө аль болох ойрхон тусламж үйлчлэгээ хүндрэлж хэрэгдлэг авахын төлөө. Одоо тэр ховдоос Улаанбаатар хотод ирээд тэр ганцаараа ирэхгүй шүү дээ. Манай хавдартай хүмүүс чинь гэр бүлээрээ ирнэ, 2-3-уулаа ирнэ. Энд одоо байр одоо суух асуудал, зочдлын асуудал гэдээ маш хүндрэлтэй, маш их зардал гардаг. Тэгэхээр өнөөдөр заавал хавдар судлалын үндэсний төвд биш тэр тухайн ховдтой сэлэнгийн иргэн сэлэнгтэй яг энэ эмчилгээгээ хийх боломжоор нь бид нар одоо хангаж байна. Үндсэндээ 21 аймаг бол хийм болон бай эмчилгээгээ орон нутагтаа хийгээд хэвшиж байна. Манай хавдар судлалын үндэсний төвийн химийн эмчнэр очиж хамт ажиллаад эмчнэрийн сургаад, эмийн найруулад, тэнд одоо байгаа совилогч нарын сургаад, эм найруулагчийн сургаад ингээд одоо бол нэлийн жигдрээ явж байгаа хөдөө орон нутгийн иргэд ч гэсэн орон нутагтаа үйлчлүүлэх тэр боломжтой болж байна. Хавдар судлалын үндэсний төвийн маань очир дараал нэлийн их штэ. Дүүргүүд ч гэсэн энэ чиглэлээр бол одоо ер нь бүх дүүрэгт энэ эмчилгээг хийгээд эхэлж байгаа. Одоо жишээ нь Монголд хотоодны хорт хавдрын өвчл хамгийн өндөр аймагуд бол Баруун аймаг. Тэр дундаа жишээ нь Увс аймаг байгаа шүү дээ. Хорт хавдрын илрүүлэлтийн төвшин бүр хожуу шатанда 90% илэрдэг. Ходоод Улаанхуулан хорт хавдрын өвчл Монгол улсад нэгдүгээр төвч. Тэгээд тэнд бол бид нар яг одоо яг хорт хавдрын мэс заслын нэгжийг байгуулахаар одоо төлөвлөж байна. Энэ жил манай хавдар судлалын үндэсний төв 2 дугаар эмнэлэг 1-р эмнэлгийн одоо мэрэгжлийн эмчнэр тэнд очиж эмчнэртэй хамтран ажиллана. Ингээд хавдар судлалын үндэсний төвдөр хийлгэсэнтэй адил тэр чанартай тусламж үйлчлэгийг Увс аймагт бий болгоё гэж. Өөрөөр хэлбэл иргэдтэй тусламж үйлчлэгийг ойртуулах. Энэ ажил бол эхэлсэн явж байгаа шүү гэдгийг бас энэ ташрамт хэлье. Тэгэхээр орон нутгийн иргэд орон нутагтаа тусламж үйлчлэгийг чанартай авах хэрэгтэй. Тэнд бол чанар байх хэрэгтэй. Чанар байхын тулд яг үгээр энд хэрэгжилж байгаа тэр эм тэр чигээрээ хэрэглэгдэх ёстой. Энд хэрэгжилж байгаа тоног төхөөрөмж тэр чигээрээ байх ёстой. Тэнд хэрэгжилж байгаа эмч совилогч нарын тэр ур чадвар хавдар судлалын үндэсний төвийн эмч совилогч нартай яг адилхан түвшинд байх ёстой гэдэг энэ шаардлага руу одоо энэ нөхцөлийг бүрдүүлэхэд ажиллаж байгаа гэдгийг бас энэ
ташрамт илээ гэж бодож байна. Яг энэ нөгөө төвлөрөл сааруулах гэдэгтэй холбоотойгоор бас хуучин бол одоо ядгийн орон нутагт байгаа эмчнэр Улаанбаатар хотод ирж суралцдаг. Тэгээд ганцаараа ирээд ингээд суралцаад явдаг. Гэтэл үзүүлж байгаа тусламж маань багийн тусламж үйлчилгээ гэдэг. Багаараа те зөвхөн ганцхан эмчийн асуудал биш. Тэнд байгаа мэдэг үзүүлгийн эмч, сувилагчийн те туслах сувилагчийн гэдэг юм эднэрийн асуудал байдаг. Гэтэл тэрийг нэг хүн ирж сураад бусад багаа басад хөгжүүлэх дээрээ төвлөрөл саарах буюу тухайн орон нутагта тусламж авах байдал нь бага байгаадсан гэсэн. Тэгэхээр энэтэй холбоотойгоор 2024 оны 11 сараас эхлээд яг энэ төвлөрөл сааруулахтай холбоотойгоор үндэсний багуудыг томилж ажиллуулж байгаа. Тэгэхээр эдгээр багууд яаж ажиллаж байгаа гэхээр тухайн орон нутагт нь очиод байрлаад тодорхой хугацаанд хамт тухайн орон нутгийн эмч нартай хамтраад тусламжийг үзүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ эдгээр нь ажлын байран дээрээ хамт суралцах нөгөө төрөлцөн мэргэжлийн эмч нартайгаа хамтраад тусламж үйлчилгээгээ үзүүлэх, тэгээд дуршлах, суух, эмчилгээ үйлчилгээний чадамжийг сайжруулах, хавдар судлалын үндэсний төвөөс бол бүр 4 баг гараад энэ улс орнууд аймагуудад яваад тусламжаа давхар үндэсний баг гэсэн үзүүлж байгаа. За энэ дээр эрүүл мэндийн даатгалын байгууллагаас юу хийж гэнэ үг гэвэл үндэсний багууд маань орон нутагт ажиллаж байгаа. Энэ бол бас тодорхой хэмжээний нэлээх зардал гарч байгаа тийм томилтын зардал дээрээс нэмээд тэнд байрлах хоол унаа тэрнтэй холбоотойгоор үндэсний багуудад тухайн орон нутагт хийж байгаа тохиолдолд нь 30-50% нэмэгдэлтэйгээр төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж олгож байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь бол өөрөө төвлөрлийг сааруулах тухайн иргэн би хаана байгаа гэдгээс үл хамааран чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг нээж өгч байгаа гэсэн. За сайдын зөвлөх хэллээ, таач бас хэллээ. Бид нар зөвхөн Улаанбаатартай биш орон нутаг төрлийн өвчнийг эмчлэхээр болно гэж байна. Гэхдээ бидэрт байгаа тоо арай өөр зүйлийг яриад байгаа. Дэлгэцэн нэг анхаарлаа бүгдээрээ хандуулъя. За найруулагч гадаадад эмчлүүлэх зардалтай холбоотой график өгөөрэй. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны судалгаагаар зайлшгүй шаардлагаар гадаад улсад нийт 21636 иргэн эмчилүүлжээ. Зөвхөн эмчилгээний зарлыг тооцоход 69 сая орчим Америк доллар буюу одоогийн валютын ханшаар нийт 240 гаруй тэрбум төгрөг болсон бол бусад зарлыг хавсрахад нийт 400 орчим тэрбум төгрөг гадагшуулжээ. 2019 оны эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаа тэгэхээр энэ 400 тэрбум төгрөг эдгээр мөнгийг гаргаж ирж байна гэдэг нь энэ гадаадад зарцуулагдах боломжтойсэн энэ 400 тэрбум төгрөг жишээ авахад тухайн жилдээ эрүүл мэндийнхаа Монголынхаа дотоодын салбартаас хөрөнгө оруулах боломжтойсэн анагаах ухааны хөрөнгө оруулалт байж болохоор байсан. Тэгээд энэ тал дээр цаашаад гадаад улсад явж байгаа энэ урсгалыг бууруулахын тулд дотооддоо эмчлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Энэ тал дээр таймер бодолтой байна. Тийм, ер нь бол эрүүл мэндийн яамнаас бодлого явж байгаа. Монгол Улсын засгийн газраас ч гэсэн энэ дотоодд эмчлэгдэх гэдэг. Гэхдээ энэ дээр бас бодлогын нэлээд зүйл хийгдэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд ерөнхийдөө бол бүр ингээд суурьаар нь харах юм бол энэ нөгөө эрүүл мэндийнхээ салбарыг өөрсдөө мэдэхгүй байгаа энэ төрийн албан хаагчид энэ хүмүүсийг гадаадд эмчлүүлэх нь ерөнхийдөө хорчих хэрэгтэй. Тэгээ Монголынхаа эрүүл мэндийн салбарт эмчлэгдэх тэр болцоог нь хангаад өгчих хэрэгтэй. Хэрвээ тэгэхэд тэр хүмүүс Монголдо эмчлэгдэхийн тулд эрүүл мэндийн салбарт анхаарал тавих хаа гэж бодож байна. За яг хөө энийг хаяа гэж бодъё. Тэгэхээр ер нь түүх ярил л да. Ер нь бол яагаад юм хөгжихгүй вэ гэхээр энэ эмчнэр байдгаар ингээл хичээгэл байгаа юм. Гэтэ нэгдүгээр санхүүгийн асуудал байна. Тэгээд эрүүл мэндийн яамнаас бол сүүлийн үед бол олон үндэсний багуудыг ийш тийшээ болж байна. Жишээлбэл одоо хавдар судлалын үндэсний төвөөс гэхэд Америк нэгдсэн улсад 3D нөхөн сэргийх мэслээр манай баг яваад тэнд суралцж хагаад бүр багаараа яваад ирлээ. Тэгээд эхнийхээ агуулгыг Монголдо хийлээ. Гэхдээ тэрийг нутагшуулах эхлэв. Ерөнхийдөө тэр 3D принт хийдэг, 3D эдийг нь гаргадаг, улмаар 3D-гээр тэр принтлдэг програм гэдэг маш олон зүйлүүд хэрэгтэй. Гэтэл тэр дэвшил аль хэдийн дэлхийд бий болсон. Үнэхээр эрхтний хаан ч гэсэн 3D-гээр принтлээ тэрийг орлуулдаг, тухайн хүн нөхөн сэргийх талаасаа ч эрүүл байдаг. Зөвхөн хавдар гэхгүй гэмтэл болон бусад төрөл зөөрөх гэл ингээл маш олон чиглэлд энэ чиглэл орцсон байна. Манайхан Монголд хийдгүү. Гэхдээ анхныхаа суралцаад ингээ явж байна. Тэрний хажуугаар Монгол улсад 26 эмчлэгдэхгүй өвчин гэж байгаа. Яг нь үндсэндээ бол эмчлэгдэхгүй өвчин биш л дээ. Энэ өртгөн үнэтэй өвчнүүд баггүй. Тийм учраас нэг Монгол улсын даатгал нь юм уу санхүүжилт нь тэрийг хангаж чаддгүй учраас хэрвээ санхүүжилт нь хангалттай байсан бол тэрийг хувийн эмнэлэгт
хангалттай мөнгөөр хувийн эмнэлгийнхээ өөрсдөө гүйж ирээл энийг чинь бид нар хийя гэл ингээд хийчих болцоотой. Яагаад хөгждөг юм гэхээр тэрний өртөг доошоо тогтоогдчиход байгаа байхгүй. Өртөг доошоо тогтоогдсон учраас тэрийг хинч хийхгүй байгаа. Гэтэл тэрний өртөг нь хангалттай хэмжээнд байсан бол хувь бай, улс бай бүгдээрээ би энийг хийя гэд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг авчираад хүнээ сургаад хин нэгэнд заа чи тийшээ яв сур гэхгүйгээр сургаж хийчих болцоотой. Тэрний жишээ нь гэхэд хавдар судлалын үндэсний төв дээр мэдрэлийн тархины гүний хавдрын мэслийг хийх гээд бид нар 3 жил оролдож байна л да. Тэгээ багаа сургаад тоног төхөөрөмжөө засгийн газрын зээлээр аваад ингээд хийж байгаа боловч яг өнгөрсөн хугацаанд яасан бэ гэхээр даатгалын эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр гэрээ хийдэг хүн л гэхэд үндсэн ерөнхийдөө л энэ улсын эмнэлэгт энийг хийх шаардлага байхгүй л гэсэн чиглэлээр хандж байгаа. Тэгээд яагаад бид нар хүнээ бэлтцээ, яагаад бид нар хийгээд тийм ээ тодорхой тохиолдлуудыг хийгээд тэгээд тоног төхөөрөмжөө улс нь худалдаж авч тэгээд эрүүл мэндийн сайд нь гэрээ хийгээд та энийг хийдэг болно шүү хавдар дээр хийгээд гэрээ хийчихэд байхад даатгалын ерөнхий газар нь татгалзаж байгаа. Тэгээд санхүүжүүлэхгүй. Тэгэхээр тэр тусламж үйлчлэгээ Монголд хөгжихгүй явахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр л иймэрхүү асуудал байдаг учраас ерөнхийдөө санхүүжилтийн асуудал байдаг учраас энэ болохгүй байна. Тэгээд 3 жилийн дараа буюу одоо бид нэр удахгүй ингээд гэрээг хийж эхлэх гэж байгаа. Гэтэл тэр үед хэлжсэн шалтгаан нь болохоор тодорхой шалтгаан. Юу вэ гэхээр ерөнхийдөө танах мэдрэлийн хагалгаа хийнэ гэж дөрмөндөө заагаагүй байна л гэдэг үг хэлж байгаа. Иймэрхүү нэг жижиг хувь хүний ийм тогтоолоос улсынхаа шийдвэрээс давсан ийм зүйлүүд бас манай Монгол улсын зүйлийг хэрэгжүүлэхэд энэ эрүүл мэндийн салбар урагшаа ахад саад болж байгаа зүйлүүд байгаа юм. Би бас нэг жишээ хэлэх гэсэн. Манай нэвтрүүлэгт бол ороогүй. Гэхдээ бидэнд бас ярьж исэн кейс юм байна. Монгол хавдраа ахуулсан байна тэр хүн. Тэгэхдээ дараагийн нөгөө хийм эмчилгээ хийх болоод эмчээсээ зөвлөгөө авахар тэр хийм эмчилгээг бүтэн биеэр нь хийн. Тэгээ ер нь таны амьдрах нас ер нь богино шүү гэж хэлж. Тэр хүн одоо бүх одоо санхүүгийн асуудлаа шийдээд эрсдэл учруулад хил даваад гараад очиход яг тэр хавдар авсан хэсэг дээр нь бай эмчилгээ хийгээд энэ бол байдаг л хавдар та энийг даван туулна хангалттай олон жил амьдарч чадна гэж хэлсэн баг. Тэр энэ өөрөө яг одоо манай Монгол улсын хавдартай тэмцэж байгаа энэ тогтолцоог илэрхийлж байгаа нэг жишээ юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ нэг л хүний жишээ л дээ. За тайлбар өгье гэж бодож байна. Жишээ нь түрүү ариунагаа хэлсэн шүү дээ. Дархлаа эмчилгээгээд зөвхөн ганцхан ампулан те 10 20 сая төгрөгийн үнэтэй тим эмчилгээнүүд гарч байгаа. Ер нь одоо дэлхийн нийтийн хэмжээнд ангаах ухаан их хурдцтай хөгжиж байна л доо. Жилдэлхэд хэдэн 10-аараа хавдрын эмчилгээнүүд одоо ялангуяа хийм бай эмчилгээ бол дархлаа эмчилгээнүүд бол шинээр зохиогдоод гараад ингээ явж байгаа. Гэтэл тэрийг нөгөө Монгол улсад тэр хурдаар нь одоо түрүүн Чимбүрэн гишүүн хэллээ. Хууль эрх зүйн орчин бол байна. Бид нар аль болох хурд нь тэрийг бүртгээд ингээд практикт хэрэглэх боломж бол байна шүү дээ. Одоо хууль эрх зүйн үед. Гэтэл хэрэглэх гэхээр ер нь аливаа ангаах ухааны хөгжил бол ер нь улс орны эдийн засгтай шууд холбоотой байдаг. Ялангуяа шин нэм оруулах, шин технологи хэрэглэх. Тэр үтгэл одоо робот хаалгыг манай мэс засалчд бол Монгол улстай хөгжүүлээ гэд тэр бол Монгол мэс засалчдыг бол мөрөөдөн шүү дээ. Тэрийг хийж болж байна. Тэгэнгүүт тэнд өнөөдөр манай эрүүл мэндийн даатгалын сангийн маань хэмжээ 2 гаруй их 80. Энэ бол жил болгон өсөж байгаа л да өсөж байгаа. Гэхдээ өнөөдөр бидний ангаах ухааны хурдыг бас гүйцэж гинэ үгүй юу гэдгийг бид нар бас харах хэрэгтэй. Одоо өнөөдөр тэр 2.3 их 80 гэдэг бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 3%-тэй тэнцэж байна. Уул нь бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын байгууллагуудын зөвлөж байгаагаар бол 6-аас доошгүй үежж эрүүл мэндийн салбар одоо ямар нэг хямралгүй ажиллана гэсэн ийм нэг одоо юу гэдэг байхгүй юу? Одоо критерий. Гэтэл өнөөдөр бид нар яг тэрний 50%-аар нь санхүүжиж байна. Тэгэхээр аль болох бид нар ангаах ухааны салбарыг хурдан хөгжүүлээд одоо энэ эмчилгээний шаардлагатай байгаа шин нэмийг хурдан оруулж ирээд тэр үннээс үл шалтгаалаад иргэдтэй хэрэглэхэд манай даатгалын сан буюу эрүүл мэндийн салбарын санхүүжилт бас чамлагдаад байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол ер нь цаашдаа нэмжил явах хэрэгтэй. Одоо 3%-ийг 2026 онд 4% болгоод 27 онд 5% болгоод 28 онд 6% болгох энэ боломж ямар байдаг вэ? Энэний төлөө одоо манай одоо эмчнэр бид нар ч гэсэн бас одоо ярьж л байх хэрэгтэй гэж би бол ингэж ойлгож байна. Энд бас нэг чухал зүйл хэлээ. Саяны графикаас харах юм бол нэг 68 сая доллар бид гадагшаа урсгаж байна. Ердөө 10 жилийн өмнө бид 400 сая доллар гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр сүүлийн 10 жилд манай эрүүл мэндийн салбар огцом сайн хөгжсөн. Тогтолцоогоо сайжруулах гэж эрүүл мэндийн салбараараа бүгдээрээ хичээн зүтгэж ажиллаж байгаа. Ердөө 5 жилийн өмнө гэхэд Сүхбаатарын талбай дээр би эртнээ солиулах гэсэн ингээд ямар олон иргэн мөнгө босгохоо зогсдог байлаа.
Өнөөдөр тийм байхгүй болсон. Энэ бол бид асар хурдтай хөгжиж байгаа. Гэтэ энэ хурдан хөгжиж байгаа бид удаан гэж бодож байгаа. Ягаад гэвэл монголчуудын оюун ухаан, энэ интеллект өндөр чадвартай, дэлхийг таньж мэддэг болсон, интернет байнга ордог болсон. Дэлхийн хамгийн шилдгийг авах гэдэг байна шүү дээ. Одоо бид гар утсаа барихдаа хамгийн шилдэг утсыг барьж байна. Хамгийн сүүлийн загвар Монголд орж ирчээд бид барьж байна шүү дээ. Зэрэгцээд, дэлхийдээ зэрэгцээд. Тэгтэл бид анагаах ухааны хөгжлөө яг энтэй адилхан хэрэглэе гэхлээр санхүүгийн ерөөсөө дэмжлэг хэрэгтэй. Санхүүгийн дэмжлэг. Тэгэхээр даатгалын сан би бол одоо дөнгөж гишүүн болж байхдаа за ядаж нэг 2 их найд болгочих юмсан арай төгөх байх гэж бодож ирсэн. Одоо бид 5 их найд болгочвол үгүй сайхан болох нэ гэж би дотроо бодож байгаа. Тэгэхээр нөгөө эрүүл мэндийн тусламжийн өөрийнх нь өвтөг зардал байнга өсөж идэг. Технологи байнга шинжлэгж идэг. Хязгааргүй их. Тэр болгоныг гүйцэж явна гэхлээр төсөв мөнгө нь хязгаартай. Гэхдээ чамлахаас чанга гатар гэж том амжилтууд гарсан. Жишээ өнийг сайжруулж болно. Өнөөдөр бид баялагын сантаа болж ирсэн тийм ээ. Газрын баялагаа бид баялагын сантаа хоригдлуулад баялагын сангаасаа эрүүл мэндэд зарцуулах хууль зүйн гаргалгаанд байж байгаа. Тэгэхээр бид даатгалаа нөхөх, нэмэх нөгөө төрөөс дааж байгаа даатгуулагчийнхаа мөнгийг төрн бид нар ажил хийгээд өгж байгаа 2% тэнцүү өгч. Тэгэл ингээл хийх ажлууд их байна. Сайжруулах зүйл их байна. Нөгөө талдаа бас нэг зүйлийг би бас хэлье гэж бодож. Гадаад очиод манай иргэд хичнээн их мөнгө төлж байгаа мэдэрч байгаа. Монголд мөнгө төлөхгүй байгаа шүү дээ. Эртний шилжийн суулгад ердөө нийт 120 гаруй сая төгрөг, иргэн ердөө 5 сая төгрөг өгч. Хорт хавдрын эмчилгээ төрөөс дагаад санхүүгийн дарамтгүй байлгаж. Оролдоод байна, хичээгээд байна. Тэгвэл өшөө хийх хэрэгтэй байна л гэдгийг хэлье гэж байна. За. Хавдрын үндэсний зөвлөлийн яриаг сонсъё. За тэгэхээр мэдээж бүх юм санхүүжилттэй холбоотой. За гэхдээ хамгийн гол нь бид нар бас байгаа санхүүжилттэй оновчтой зарцуулж чадж гин үү, үр ашигтай зарцуулж чадж гин үү гэдэг бас асуулт. Тийм болохоор одоо байгаа эрүүл мэндийн салбарын санхүүжилттэй илүү оновчтой, илүү үр ашигтай зарцуулах тал дээр л илүү анхаарах шаардлагатай гэж би боддог. Тэрнээс гадна яг гадаад руу явж байгаа урсгалыг бас нэг бууруулах зүйл бол одоо сүүлийн үед анагаах ухаан маш эрчтэй хөгжиж байгаа. Маш олон оронд хавдрын шин эмчилгээнүүд гардаг. За энийгээ дагаад нөгөө эмнэлзэн судалгаанууд маш олон оронд хөгжиж байгаа. Тэгэхээр энэ жишгийг дагаад манай улс бас олон улсын чанартай маш том эмнэлзэн судалгаануудад хамрагдаад энэ шин эмнүүдийг бас одоо нэвтрүүлэх тал дээр ажиллах юм бол бас тодорхой хэмжээгээр гадаад руу явах урсгалыг бууруулах хамгийн сүүлийн үеийн эмчилгээг өөрийн их орондоо хэрэглэх бас нэг боломж байдаг юм уу гэж хардаг. За энэ дээр бол хүмүүсийн бас хандлага нэлээд хэцүү байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад бол энэ нэмэлцэн судалгаа бол маш өргөн хөгжсөн. Хүн өөрийнхөө хүслээр те одоо жишээ нь би энд байгаа ийм эмийг хэрэглэх үү эсвэл сүүлийн үед гарсан ийм эмийг хэрэглэх үү таны сонголт гэхэд хүн өөртөө хамгийн сүүлийн үеийн эмчилгээг хэрэглэх одоо сонголтыг авдаг ч гэдэм үү те. Тэгэхээр ийм боломжууд байгаа учраас энийг бас нээж өгч хууль эрх зүйн хувьд нь бас энэ гаргалгаануудыг шийдэж өгөх юм бол энэ салбар бас манад хөгжих юм бол маш хэрэгтэй болов уу гэж хардаг. За бидний ярилцлага өндөрлөгт өгч байгаа учраас бид бэлдсэн сүүлийнхаа графикийг та бүхэндээ харуулъя. Манай яг энэ хавдар төсөл дээр ажиллаж байгаа сэтгүүлч Бэмбл Лавг графикийг танилцуулна. За энэ дээр бол хавдрын жилд онцлогдох өвчлөлийн талаарх тоог харуулж байна. 1997 онд гэхэд жилд 1000 гаруй хорт хавдрын тохиолдол шинээр бүртгэгддэг. Харин насваралт нь бол 700 гаруй байсан бол 23 онд энэ тоо жилд онцлогдож байгаа тохиолдол гэхэд 7 дахин нэмэгдсэн бол насваралтын түвшин 5-6 дахин нэмэгдсэн ийм үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ тоо бол цаашид жилийн өсөх хандлагатай гэдгийг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс судалгаанд онцлж тогтоосон байсан. Тэгэхээр цаашид хавдрын өвчлөл насваралтыг бууруулахын тулд дан ганц эмч эмнэлгийн байгууллага эрүүл мэндийн салбарт найдахгүйгээр хувь хүн өөрөө эрүүл мэндийн боловсралтай болох нь бас хамгийн чухал зүйл юм а гэдгийг манай нэвтрүүлэгт орж байгаа их сурвалжууд онцлсан байсан. Энэ хувь хүний эрүүл мэндийн боловсролын тухайд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс ямар бодолтой байна? Өнгөрсөн жил 2024 оны 1 сарын 12-нд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг баталсан. За одоо хүртэл тэрийг даасан одоо журам нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулах, бүтэц зохион байгуулалт за холбогдох одоо тэр яамдуудын гаргалгаа одоо хүртэл гараагүй байна.
Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн үндсийн төв тэрийг одоо пуш хийгээд яваад байгаа хэдий ч бусад томоохон яамдууд одоо засаг захиргааны нэгжүүд энэ дээр хамтрахгүй бол өнөөдөр бид нар энэ хавдар гэдэг өвчин за тэр осол гэмтэл цус харвал тархины харвал шигдээс за тэгээд тэр одоо арх тамхины хэрэглээг бууруулах юм үнэхээр боломжгүй. Тэгэхээр суур бид нар одоо сайхан байшин барья гэвэл суурал сайн тавих хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгэн хэсэг нь ингээд өөрчлөгдөд ирж байна. Түрүү нь одоо хэлж штэ тэр 1000 хүн одоо 1076 хүн 1997 онд байжсэн бол 7000 гэдэг чи ихсэх эрт илрүүлэх сайжирсан учраас л ийм олон хүмүүс одоо эрт илрүүлэлээр хийгдсэн байна. Эрт илрүүлэгт явж чадахгүй гэд одоо эрүүл мэндийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд очдоггүй байсан бол одоо хүн болгон л эрт илрүүлэлтэд хамрагдсан уу гэд ажилчид тий ажил олгогч нар хүртэл шахдаг болсон байна. Чөлөө өгөөд явуулдаг байсан байна. Энэ хүртэл тогтолцоо бүрднэ гэдэг бол бас явж байна. Би сая хиймэл оюуханаас асуулаа. 1997 онд Монгол улсын хүн ам 2 сая 407 мянга байсан байна. Дундаж нас 63 байсан байна. Одоо бид нэр 3.5 сая арай хүрээгүй. Тэгээд дундаж нас 74 байхгүй. Тэгэхээр бид бүхэл бүтэн 10 насаар удаан амьдардаг болсон. Тэгэхээр хавдрын өвчлөл гэдэг бол өөрөө урт наслах тусам хүн хөгшрөх тусам энэ өвчлөл ихсдэг шүү. Гагцгүй та бүгдийн нөгөө хамгийн ихэнд үзүүлдэг график аягүй чухал. Нас баралтал бага байх шүү. Хамгийн энгийн жишээ Солонгос дэлхийд ходоодны хорт хавдраа нэгтгэжтэй өвчлөл нь нас баралтаараа 20-с доош. Энэ юу хэлж байгаа гэхээр эрт илрүүлж чаддаг гэсэн. Тийм учраас энэ хилцүүлэгт би бас нэг баярлж байгаа зүйл бол бид хүн амын дундаж наслал нэмэгдэж байна, амьдралын чанар сайжирч байна. Тэр үеийн 50 настай хүн өнөөдөр бидний 70 настай хүнтэй ижил дүүцүүс хэмжээний болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр юугаараа дамжуулаад бид юу хийх ёстой вэ гэхээр эрт илрүүлгийг эрсдэлтэй бүлэг болгонд оновчтой хийх ёстой. Оншилсан хүн болгоно чанартай эмчлэе. Эмчилж байгаа, эмчилгээнд орж байгаа эм болгон чанартай байх ёстой. Санхүүгийн дарамтгүй, даатгал нь хүрэлцээтэй. Тэгээд дээрэс аягүй чухал үг тэндээс хэллээ шүү. Даатгал нь бодиттой байх ёстой, тийм ээ. Хулгай ээж авилгал автагддаггүй байх ёстой, тийм ээ. Ийм бүтцийг хийж чадах юм бол бид хорт хавдрыг давсан ус болоход тийм хэцүү биш ээ. Энэ бол боломжтой зүйл шүү. Сүүлийн асуулт. За, тэгэхээр ерөөсөө нөгөө эрт илрүүлгийн 7 байрлалын хорт хавдар бол элэг, ходоод, улаан хоолой, умаа үзэх, хөх, бүдүүн гэдэс, уушиг. Энэ 7 байрлалын хорт хавдар шинэ тохиолдлуудын 70% эзэлж байна. Монголчуудын зөнгөлн тохиолдож өвдөж байгаа хавдар. Тэгэхээр энэ хавдрын эрт илрүүлэг эхэлнэ энэ жил. Тэгэхээр энд бол иргэд маань өөрсдөө идэвхтэй хамрагдах ёстой. 2028 он гэхэд бид нар эрүүл мэндийн яам их том зорилт тавьж байна. Одоо 64-5% байгаа одоо хожуу шатны хувийг бид нар 55 руу хүргье гэж. Өөрөөр хэлбэл бараг 2 хүний нэгийг бид нар эрт үеийн илрүүлье гэдэг ийм том зорилт тавьсан шүү. Тэгэхээр энийг бол ганцхан одоо эмнэлэг эрүүл мэнд эмчнэр хийж чадахгүй. Нөгөө тал нь хэн бэ? Мэдээж иргэд. Иргэд өөрсдөө одоо эндээ хамтах хэрэгтэй 40-с дээш насны иргэд 2 жилд 1 удаа үзүүлдэг байхад хорт хавдрыг хожуу шатанд ороогүй байхад нь илэрвэл боломжтой. Илэг ялгаа байхгүй. Саний эмнэлэг үг хэлчихэ. Юу хавдар судлалын биш сая одоо Монголын үндэсний радио телевиз маань өөрөө бас энэ асуултанд хариулж байна гэж би бодож байна л да. Юу вэ гэхээр хавдар гэдэг энэ маш том төслийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр үндэсний радио телевиз энэ чиглэл дээр манлайлаа гаргаад ажиллаж байгаад бол бид бүхэн маш их баяртай байгаа. Ялангуяа олон жил хавдрын эсрэг энэ үүсийг бас дэмжиж ирлээ. Тэгээд үүн дээр нь дахиад нэг юм хэлэхэд энэ цаашаа яаж итгэвчих вэ гэж байгаа. Тэгэхээр одоо яг энд сая манай даван туулагч нар маань хэллээ. Элэг шилжүүлэн суулсан манай мөнх цул байна. Сая энэ хүмүүс даван туулагч нар маань ингээд сууж байна. Би очиод ингээд заагаад үгүй хэлээд үгүй гэж байна шүү дээ. Гэтэл энэ хүмүүс за би улсаас ямар нэгэн дэмжлэг ч юм уу нийгмийн эрүүл мэндийн талаас санхүүжилт байсан уу гэдэг би талаа байхгүй гэж хэл. Одоо энэ манай ариуны даван туулагч өөрийн төрийн бас байгууллагаараа дамжуулан маш олон ийм хавдрын өмгөөллийн ажлуудыг хийж явсан. Гэтэл энэ хүн өөрийнхөө амьдралын хэмжээнд тэгээд ямар нэгэн санхүүжилт энэ тэндээс олохгүйгээр өөрөө бор зүрхээр л явж байгаа байхгүй. Гэтэл яг нийгмээс нь хэрвээ тухайн дэмжлэг санхүүжилт нь энэ нийгмийн эрүүл мэндийн талаас энэ хүмүүст ингээ өгчих юм бол энэ хүн яг амьдралыг тууснараа маш том хичээлүүд болно, маш том сургамжууд болно. Үнэхээр юмыг амьдралаар нь туулсан учраас энэ хавдар гэдэг өвчнийг амьдралаар нь туулсан учраас одоо манай оюун дараа гэхэд өөрийнхөө асуудлыг хүмүүст хэлж өгөөд ямар асуудал байдаг юм бэ? Энэ чинь ямар хэцүү юм бэ? Энэ дээр бид нэр дуу болгоо нэгтгэх ёстой байна гэдэг энэ олон хүмүүст дуу болгоо хүргэж чадах ийм хүмүүс байгаа байхгүй.
Тэгэхээр энэ тал дээр нийгмийн эрүүл мэндийн нөгөө төсөөлөх хөтөлбөр явж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийг дэмжиж тодорхой хүрээллийг нөгөө тодорхой мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлээр илүү амар байхгүй. Гэтэл бид бүхэн янз бүрийн хэлбэрээр авчдаг. Тэрийгэ телевиз зараадаг зүгээр нэг тодорхой асуудлууд болгоод постэр болгоод юм уу ингээ хуудас суулгаад тавьчихдаг. Тэгэхээр энэ мань бас тэр болов хүрч чаддгүй юм болоо да. Яг амьд хүмүүсээр золон тээсэн хүмүүсээр хүргээсэй л гэж би бас бодоод байна. Тэндээс бас Ус маань одоо энэ жил 5 жил болж байна. Үйл ажиллагаа явуулаа. Одоо ч мөн л ирдэг усудаас гомдол санал. Ер нь тэгээ яг бидний ярьж байгаа те хэрэгж байгаа хуулийг өөр хөрсөндөө ямар байгаа нь бодит үр дүн даван туулагч нарын амнаас л гардаг. Тэр энийг яаж хэрэгжүүлэх вэ? Яах вэ гэж одоо бидний тарих өөрөө ажиллаж шүү дээ. Ялангуяа хөдөө орон нутагт алслагдсан. 21 оны 11 сард даван туулагчийн хүсэл дээр Увс аймаг явж ирсэн. Тэгэхэд тэнд явж ирсний үр дүнгээр тухайн хавдрын одоо тасаг нь тэр үеийн нөгөө бүтэц зохион байгуулалтын чи яасан юм бэ? Нэг давхартаа засаад янзаад хийцэн 3 палладыг дээш 3 давхар руу гаргацсан байсан. Процессороо нөгөөдөл чинь эргээд нэг давхарт очих чижээтэй. Тэгэхээр энд юу хэлэх гээд байна вэ гэхээр ганц эрүүл мэндийн газар те яам энэ эмнэлэг одоо тухайн эрүүл мэндийн төв эдэр нь биш. Ер нь тухайн орон нутгийн аймгийн засаг дарга нар иргэдийн хурал яг өөрсдийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд энэ л үгээ чиглэсэн. Мэдээж эрэг тэд нар дэвшил дараа цэрэг болоод гарахтаа амлалт өгсөн л байгаа шүү дээ. Тэгэхээр одоо төвлөрөлийг сааруулж тухайн бүс нутагтаа эмчлэгдэх боломжийг одоо яам бодлогоороо чиглүүлээд өгч जैन. Даатгал маань одоо санхүүжилтээ хийгээд өгч जैन гэж ярьж байна. Энэ маань хэрвээ хэрэгждэг бол тэрнийг дэмжиж мэдээж эрэг санхүү тооцоол их ярддаг мөнгөнд хүрэхгүй байна гэдэг. Одоо жишээлбэл 4 сар гарчлаа тий. Одоо хөдөө орон нутгийнхын гэрээлсэн үү? Даатгалтай эмчилгээгээ хийх гэрээ бол хийгдэггүй байгаа. Зарим нь одоо юм тариа маань байхгүй нь хийхгүй нэг өнөөдөр хүн хүртэл тэр группууд дээр бичиж байна. Эмч байхгүй гэсэн нөгөө тариа байхгүй нэгээд мэдээж тендер зарлаг гэрээ хийгдэг бол тэр тариа хийгдэхгүй шүү дээ. Тэгэхээр хавдартай өвчл энэ улсууд нэг удаагийн эмчилгээ орхигдоход цаашаа яах вэ гэдэг юм гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр бүх юм уялдаа холбоотой байдаг болохоор ганц яам дээр ингээд одоо бүх асуудлыг чиглүүлээд ингээд ахдаг болно ш. Тухайн бус орон нутаг иргэдийн оролцоо ялангуяа эрүүл мэндийн боловсролыг олгох тал дээр нэгэн тал одоо дааж хүртээмжтэй өгч чадахгүй бол өвдөхгүй өвчлөхгүй боломж руу чиглэлийг хандуулаад өгөөч гэдэг юм байнга л тавьдгийн албан бичгээр хүсэлтээ өгдгийн санхүүжилт өгчөөд ингээ яваад бид нар сургалтаа хийчмээр байх юм л гэдгийг. Гэтэ яг вэ юм агцтай явах нь явж байна. Гэтэ удаан байна. Багшууны хувьд бас энэ одоо эрт илрүүлэг болон иргэдийн одоо нөгөө эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэх тал дээр би бас нэг өөрийн одоо харамсаж явдаг зүйлүүд байдаг. Одоо энэ дээр юу ярих вэ гэхээр би цэцэрлэгч багшилж үзлээ. Ерөнхий боловсролын сургуульд багшилж за одоо мэргэжлийн боловсролын сургуульд багшилж байгаа. Тэгээ ингээд харахад ер нь бол шат шатандаа эрүүл мэндийн боловсрол одоо яг бодит байгаа үр дүн. Одоо энд бол ингээ бодлогын төвшөнд янз янзын юм яригадаад байна л да. Яг тэндээ очино гэхэл үгүй. Яг бол би тэд дунд багшилж яваа хүний хувьд хэллээ. Өөрөө бас даван туулж байгаа үед намайг багш 10 жилийн өмнө 10 жил багшилдаг байхад эрүүл мэндийн хичээл гэж ордгоо байсан шүү дээ. Тэгээд одоо орж байгаа бол яг мэргэжлийн хүнээр нь оруулаач. Мөнгө санхүү зарцуулж байгааг ойлгож байгаа, тогтолцооны хувьд хийж байгааг ойлгож байгаа, бүгд харж байгаа, маш их юм хийж байгаа. Надад ч тэр үр дүнгууд ирж байгаа. Гэхдээ одоо 10 настай хүүхэд 20 жилийн дараа, 30 жилийн дараа миний насан дээр ирэхдээ л начиг бити байгаасаа л гэж хүсэж байгаа. За тэгэхээр хавдартай тэмцэхэд бол бид нар хамгийн гол нь шалтгаантай тэмцэх ёстой. Дараа нь гарч ирснийхэн дараа биш урьдчилан сэргийлж яаж энэ хавдрыг үүсгээд байгаа шалтгаан нь юу вэ гэдгийг эсрэгэл бодлого маань хүчтэй байх ёстой. Тэгэхээр бид нар маш сайн мэдж байгаа. Хамгийн гол зүйл бол архитан согтуурах, за тамхины хэрэглээ, тархалт, за хэд хэдэн төрлийн вирус гэдэг түрүүн бүгд ярьсан те. Тэгэхээр яг иргэний нийгмийн зүгээс бидний одоо хамгийн гол Монгол улсад шийдчихээсэ гэдэг зүйл бол тамхины хяналтын хууль, архитан согтууруулах тухай хуулиар гаргачаасаа эннийхээ хууль эрх зүйн хувьд тодорхой
ахиц дэвшил гаргаад ирээдүйн залуучуудаа бас энэ тамхи татах, архитан согтуурах, энэ хавдарт болон халдварт бус өвчний гол шалтгаан болоод байгаа энэ зүйлтэй тэмцэх нь хууль эрх зүйн орчноо чангалаад сайжруулад өгөөсэй л гэдэг хүсэл байна. Ингэх юм бол бид нар нэлээд их одоо хавдрын тохиолдлууд бол олон жилийн дараа буурах боломжтой. Энэ чиглэлийн асуудлыг шийдэж өгөөсэй л гэж хүсэж байна. За хавдрын маань хилцүүлэгт санал бодлоо хэлсэн салбарын төлөөллүүдтэй баярлалаа. За хавдрын сэдэв өөрөө их өргөн хүрээний сэдэв агуулга байдаг болохоор энэ нэвтрүүлгийн маань хилцүүлгийн маань 90 минут бол хангалтгүй энэ хүрээ дуусч байна. Гэхдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизэл цаашид үргэлжлүүлэн энэ асуудлыг хүнцөөрөх болно. За ингээд хилцүүлээ. Баярлалаа. Хилцүүлэгт оролцсон зочдынхоо нийт саналыг нэгтгэхэд дүгнэлт хэлэхэд бол иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө эрт илрүүлэхтэй хамрагдах ёстой юм байна. Энэ нь өөрийнхөө ирээдүйн амьдралыг чанартай болгох эхний алхам юм байна гэж. За эмчнэр бол тогтмол өөрсдийнхөө ур чадварыг, мэдлэг боловсролыг сайжруулах үүрэгтэй юм байна. Эмнэлгийн удирдлагууд дарга нар бол тоног төхөөрөмжөө сайжруулах, эмчнэрийн ур чадварыг нэмэгдүүлэх үүрэг гүйцэтгэж хүлээж байна. За мөн төр засгийн удирдлагууд бол энд зарцуулагдах төсөв хөрөнгийг хангалттай шийдэх ёстой юм байна гэсэн саналуудыг манай оролцогчид хэллээ. Ингээд хав дарж явсаар ирсэн хавдрын сэдвийг бид өнөөдөр ил болгож ярилцлаа. 90 минутын турш бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баярлалаа.